За энэ өдрийн мэндийг хүргье. Монголын хуульчдын холбоонд улсын хурлын хууль зүйн байнгын хорооноос хүсэл тавьсан. За энэ хүсэлтний юу вэ гэхээр засгийн газрын шатндаа улсын хурл хуулийн төслийг улсын хурл одоо өргөн барих хүртэл бол хилцүүлэг явуулж байна. Би одоо энэс яамдод санал авч байна. Мэргэжлийн байгууллагуудаас санал авч байна. Тэрний дараа ямар байгууллагаас ямар санал ирсэн бэ? Тэр санал нь яаж нэгтгэгдсэн бэ гэдэг нь бусад байгууллагууд тэр дундаа мэргэжлийн байгууллагууд хууль хэрэглэх субъектууд маань өөрсдөө одоо мэдээлэл байна. Тэр нэгдсэн байдлаар нь санал авч байвал хууль тогтоох үйл ажиллагаанд илүү бүтээлч үр нөлөө үзүүлнэ гэсэн ийм санал тавьсан. За хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжин. За энэ үйл ажиллагаа энэ хуулийн хэрэглээд энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад бол мөн засгийн газрын хүртэлх шатндаа бол хилцүүлгийн шат байгаа юм байна. За мөн дараах шатн дээр бол мэргэжлийн байгууллагуудаас санал авахын практик нь бол одоо улам илүү нарийсаа тогтчих юм бол одоо хэрэгтэй юм а гэсэн энэ үднэс энэ хилцүүлгийг хийж байгаа. Тэгэхээр өнөөдөр магадгүй Монгол улсад улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны зүгээс зохион байгуулж байгаа яг мэргэжлийн байгууллагын хүрээнд зохион байгуулж байгаа анхны юм түүхэн өдөр болох гэдэг байна. Тэгэхээр энэ цаашдаа бол тогтмол явах нэ. Эх 7 хоногт эсвэл тэрний дараа 7 хоногт шаардлагатай хуулиудыг бид одоо ингэж танилцуулгыг хийгээд хилцүүлэх ийм одоо ач холбогдолтой болно. Ингээд хэрвээ практик тогтчих юм бол бид бүгд нээлттэй байх. Дараагийн нэг асуудал бол хуульчдын холбооны хуульчдын зүгээс энэ хилцүүлэгт бид бас ухаан бодол, оюун санаагаа дайчлан ажиллаж байгаа учраас хуульчдын кредитийн асуудлыг бас энэ одоо хилцүүлэгт орсноороо бас тооцоолж яа гэсэн юм саналууд их гардаг. Тэгэхээр бид бол одоо жишээ нь хуулийн төслийн танилцуулгыг хүлээж авч байгаа одоо мэдээллийг хүлээж авч байна гэдэг бол бас хичээл сууж байгаатай кредитээ гүйцэх ёстой гэдэгтэйгээ бас нэг адилхан бас мэдээлэл хүлээж авч байгаа учраас энийг цааш нь хэрэгжүүлэх баха. За энд бол эдийн засгийн эрх зүйн хорооны хороог төлөөлөж байгаа үйл ажиллагаа байгаа учраас эдийн засгийн эрх зүйн хорооны гишүүд дээр бол өнөөдөр оролцож байгаа хүмүүс бол ийм байх боломжтой. Бид бас бүртгүүлээд явах боломжтой. За энэ ингээд бас нэг тийм идэвхийг сэргээх бас нэг индикатор болох учраас цаашдаа бол олон хүн зөвлөд явах боломжтой. За энэ учир гишүүн ирээгүй болохоор дахиад ингэ яриад дуусчих. Та за ер нь бол ямар үе шаттай яав гэдгийг хальт танилцуулчих. За учир гишүүн ирж байгаа хууль зүйн байнгын хороо төлөөлж ирж байгаа гол утга нь бол арбитрийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийн ажлын хэсгийн ахлагч юм байна. Тэгэхээр бас бидний ярьж байгаа зүйлсийг цаашаа улам илүү дэлгэрэнгүй үргэлж тийм чиг үүрэгтэй ирж байгаа хаа. Ирдэг. За өнөөдөр энд бас арбитрийн тухай хуулийн төслийн талаарх бас нээлттэй хилцүүлгийг зохион байгуулж байна. Тэгэхээр та бүхэндээ энэ өдөр ямар амгалан айлтгая. Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хороо болон Монголын хуульчдын холбоо хамтран өнөөдрийн хилцүүлгийг одоо зохион байгуулж байгаа бөгөөд хилцүүлэгт өндөр ач холбогдол өгж оролцож байгаа та бүхэнд талархлаа илэрхийлье. Монгол Улсын засгийн газраас 2016 оны 9-р сарын 30-ны өдөр Улсын хурл өргөн мэдүүлсэн арбитрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг хууль зүйн байнгын хорооноос байгуулсан. Тус ажлын хэсгийг Улсын хурлын гишүүн Учир миний бие ахалж, Улсын хурлын гишүүн Мөнхбаатар, Оюундар, Пүрэвдорж, Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр тус ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа арбитрийн тухай хуулийг нэгдсэн үндэсний байгууллагын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан боловч одоо хүртэл Монгол Улсын арбитрийн шийдвэрийг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь
арбитрийн тухай хуулийг шинжилэн баталж өөрийн оронд нутагшуулах шаардлага үүсэт байгааг нотолж байна. Арбитрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг өөрийн орны онцлог, нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын худалдааны эрх зүйн комиссийн олон улсын худалдааны арбитрийн тухай загвар хуульд нийцүүлэн шинжилэн баталснараа Монгол улс дахь арбитрийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж өгөх бөгөөд өндөр түвшний арбитрчдыг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг заавал гадаадын арбитрийн байгууллагад бус бид дотоодын арбитраар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, арбитрт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ингээд өнөөдрийн хилцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэж оролцож байгаа мэргэжсэн хуульч та бүхэн арбитрийн тухай хуулийн төслийн талаар ажил хэрэг санал дүгнэлт гаргана гэдэгт итгэл төгс байгаа бөгөөд хилцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хууль зүйн байнгын хороо онцгой анхаарч хэлэлцэнэ гэдгийг бас та бүхэндээ үгээр дамжуулан мэдэгдэхэд таатай байна. Анхаарал тавьсан баярлалаа. Эндээс хаалгыг суулийн фирмийн хууль зүйн яамны захиалгаар USAID-ийн төслийн санхүүжилтийн дагуу энэ хуулийн төслийг одоо 2 жилийн өмнө хийж эхэлсэн байгаа. Тэгээд өмнөх их хурал дөрвөн баригдсан байж байгаа. Засаг солигдсон. Одоо бол харин нэлээд хурдтай явж байна. Тэгээд та бүхэнд надад нэг 15-20 минутын дотор багтаагараа танилцуулга гэсэн учраас би ер нь гол төвчөө ярья. За гол нь үзэл баримтлал тэгээд энэ хуулийн шинэлэг зохицуулалт бас одоо олон дахин асуулт гараад байгаа учраас зарим нэг зарчим онцлог зарчмыг тайлбарлаж өгье. Тэгээ хуулийн төслийн танилцуулга бүхэлдээ байгаа тэр бүхнийг бүгдийг нь ярихгүй бусад хуульд оруулж байгаа өөрчлөлт нь бас ямар учиртай вэ гэсэн ийм зүйлүүдийг бодсон гэж ярья гэж бодож байна. За хуулийн үзэл баримтлалтай. За хууль зүйн хувьд бол энэ засгийн газрын одоогийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол энэ хуулийн шинжилгээ гэдэг нь тусгагдсан байж байгаа. Мөн тэр Австралийн одоо модель хууль батлагдахад нүүбээс бол улс орнуудыг энэ хуулийг одоо өөрийнхөө оронд нутагшуулах тийм зөвлөмжийг өгсөн байдаг байгаа. За практик талаасаа бол арбитрийг ашиглахын явдал бол тийм ч хангалттай биш байгаа. Хэдийгээр манай үндэсний арбитрийн шийдвэрлэж байгаа хэргийн тоо бусад одоо гадаад орны арбитрийн хэргийн тоотой харьцуулахад тийм ч чамлахаар биш ч гэсэн шүүхийн оролцоо бол их өндөр байгаа юм аа. За энэ дээр нэг тоо үзүүлэх байна. 16 оны эхний байдлаар бол шүүх 21,000 хэрэг шийдсэн байхад арбитр бол 58 хэрэг шийдсэн байна гэх. За Монголын нөгөө талаас Монголын 80-аад хуулинд бол маргааныг зөвхөн арбитр шийдвэрлэх тийм заалтаа байдаг нь арбитрийг сонгоход бас сад болж болно гэж үзсэн байгаа. За нөгөө талаар арбитрийн байгууллагыг бэхжүүлж шинжлэх тийм шаардлагач зүйлсээр тавигдж байгаа. За өмнө нь одоо нээсэн илтгэгч маань хэлсэн байж байгаа. Олон улсын тэр загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтанд Монгол улс бичигдэх нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэг том бодлогын нэг хэсэг мөн. Тэгснээрээ одоо Монголын арбитрийн хуулийг болон Монголын арбитрийг сонгох явдал бол өргөжнө. Их гэрээнүүд бол дандаа гадны арбитраар шийдвэрлүүлэхээр сонгогдсон байдаг. Энэ явдлыг бол одоо багасгах ийм шаардлагууд гарсан гэж үзэж байгаа. Энэ хуулийн төслийн 9 бүлэг 53 зөвлөлтэй. За энэ хууль батлагснараа бол Монголын арбитрийг сонгох явдал бол нэмэгдэнэ гэж ойлгож байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид бол ээлтэй орчин бүрдэн цаг зардал одоо бизнес эрхлэгчид бол цаг зарлаа хэмнэх нөхцөл бүрднэ. Мөн одоо загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтанд бол Монгол оролцохыг бол эрмэлзэж байгаа юм оролцох гэж бодож байна. Нөгөө талаараа шүүхийн ачааллыг тодорхой хэмжээгээр арбитр маань дэмжиж одоо ажиллах нөхцөл бүрднэ. За энэ жишээг хэлэхэд эвлэрүүлэн зуучлах хууль батлагдсанаар шүүхийн ачааллыг нэлээд хэмжээгээр хөнгөлж байгаа тоо баримтууд бас харагдаж байгаа. Тэгэхээр шүүхээс бусад аргын нэг болох бас гол арга энэ арбитраар маргааныг шийдвэрлэх явдал бол өгчнө гэж бодож байгаа. За нийтдээ 23 хуультай дагалдуулан нийлт өөрчлөлт оруулахар хуулийг цэцлэгдсэн байна. За шинэлэг зохицуулалт гол зарим зүйлүүдийг нь би энд ярья. Арбитрийн ажиллагааны харьяалал гэсэн нэр томьёо энэ хууль шинээр орж иж байгаа. Одоогийн арбитрийн хувьд бол арбитрийн хуралдаан болох газар мэтээр одоо ойлгогдож бичигдсэнийг бол залруулж байгаа. За энэ ойлголт нь бол арбитрийн ажиллагаанд үйлчлэх хэрэгцүү хүрээг тодорхойлох, өөрөөр хэлбэл
арбитрийн ажиллагааны харьяал нь Монгол улс байна гэвэл энэ арбитрийн хуулийг тухайн арбитрийн байгууллага юм уу арбитрийн бүрэлдэхүүн баримтлах нэ ийм ойлголт гэдгийг тодорхойлж өгсөн байж байгаа. За нөгөө талаар арбитрийн үйл ажиллагааны одоо бүтээмжтэй байдлыг хангахад бас нэлээд чухал хувь нэмэр оруулсан бүтэн бүлэг орсон байгаа. Тэр маань арбитраас гарах шийдвэр эмгэлтийг баталгаажуулах арга хэмжээ гэсэн нэрлсэн байгаа. За уул нь бол англи нэр томьёо нь бол intermissions гэсэн үг байгаа. Тэгээд ийм байдлаар одоо Монголд буулгаад явж байгаа. За энэ нь болохоор талуудын хүсэлтээр нөгөө талынхаа талдаа тодорхой хэмжээний үүргүүдийг хүлээлгэх ийм хүсэлт арбитр тавиад арбитр хүсэлтийг бол шийдвэрлэж болно. Гэхдээ талууд бол анхнаасаа арбитрийн хэлэлцээрээр ийм арга хэмжээ аавна гэдгийг бол зөвшөөрсөн тохиолдолд ийм арга хэмжээнүүдийг авахар байгаа. За одоогийн хуулиараа бол зөвхөн шүүхэд хандаж шийдвэр биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авдаг байсан бол энэ хууль батлагдсанаараа бол арбитрийн бүрэлдэхүүн тодорхой арга хэмжээнүүдийг авах боломжтой болох юм аа. За энэний талаар дараа нь одоо төсөл дээр арай жоохон дэлгэрүүлээд ярив. За нөгөө талаар одоо мэдээллийн технологи хөгжиж байгаатай холбогдуулан цахим хэлбэрээр арбитрийн хэлэлцээр хийх боломжийг бол шинээр нээж өгч байгаа. За энэ маань бол манай энэ хууль маань 2003 онд батлагдсан. 2006 онд Австралийн модель хуульд томоохон өөрчлөлт орсны нэг нь энэ одоо интермишн бас энэ цахим хэлбэрээр арбитрийн хэлэлцээр хийх боломжийг нээсэн явдал байгаа. Тэгэхээр сүүлд орсон одоо загвар хуулийн энэ зохицуултыг нь авч тусгах зүйтэй гэж үзэж туссан байж байгаа. За нөгөө талаар арбитрийн маргаан үүсцэн явж явах хооронд аль нэг талд холбогдуулан шүүх дампуурлын хэрэг үүсгэсэн байгаа тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг шийдэх тийм гарцыг гаргаж өгсөн байгаа. Энэ тохиолдолд дампуурлын хэргийн хэрэг үүсгэх чинь хэрвээ зөвшөөргөвөл арбитрийн ажиллагааг тусад нь явуулж болно. Харин бол зөвшөөрөхгүй байвал арбитрийн ажиллагаа явагдаж байгаа тэр маргаан нь дампуурлын хэрэгтэйгээ цуг шийдэгдэх ийм зохицуултыг оруулж өгсөн байж байгаа. За энийг бол гол шинэлэг юмнуудаа гэж хэлье. За онцлог зарим зарчим асуудлууд байна. За үүний хамгийн чухал нь бол талуудын тохиролцоог хүлээн зөвшөөрдөг энэ зарчим энэ хуульд илүү одоо тодорхой тусагдсан. Өөрөөр хэлбэл одоо талууд өөрөөр тохиролцоогүй бол гэрээ арбитрийн хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гэсэн ийм нэр томьёонууд орж иж байгаа. Энэ маань бол талууд тухайн харилцааг зохицуулж тохиролцож арбитрийн хэлэлцээртэй тусгасан байвал зөвхөн талуудын тохиролцоогоор тухайн асуудлыг шийдвэрлэж тэр журмаар явна. Хэрвээ тийм тохиролцоо байхгүй бол энэ хуульд бусад одоо тийм тохиролцоогүй байх тохиолдолд нь яаж зохицуулах вэ гэдгийг бол тодорхойлж өгсөн байж байгаа. За та бүхэн хаалтан дотор ямар асуудлуудыг талууд тохиролцох хэрэгтэй вэ гэдгийг жагсааж өгсөн байгаа. Би нэг бүрчлэн уншихгүй. Тэгээд энэ хууль маань бол талуудын тохиролцоо байхгүй тохиолдолд арбитр яах вэ гэдэг харилцааг зохицуулсан гэж би хэлсэн. За дараагийн нэг чухал зарчим бол арбитрийн хэлэлцээрийн бие даасан байдал гэж байгаа. Энээс арай өөр талуудын тохиролцоо бүлээн зөвшөөрсөн арай өөр. Энэ нь юу гэсэн үг гэхээр арбитрийн хэлэлцээр нэгэнт байгуулагдсан тэр хэлэлцээр нь хоёр янз байж болно шүү дээ. Бие даасан арбитрийн хэлэлцээр гэрээ хэлбэрээр байж болно. Эсвэл тухайн одоо худалдах худлаа авч юм уу гэрээнийхэн тодорхой арбитрийн заалт болж орсон байх ёстой. Тэгэхээр энэ арбитрийн хэлэлцээрийн бие даасан байдал гэдэг нь тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон ч гэсэн арбитрийн хэлэлцээр нь хүчин төгөлдөр байна гэдэг бүлээн зөвшөөрч байгаа ийм чухал зарчим байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн гэрээ хүчин төгөлдөр эсэх тухай асуудлыг үл харгалзан арбитрийн хэлэлцээр эсвэл арбитрийн заалт нь хүчинтэй гэж үзэж дээрх зарчмууд те талуудын тохиролцооны зарчим үйлчлээд явна. За дараа нь байнгын арбитрийн дүрмийг баримтлах бас нэг ийм тохиолдол байгаа. Талууд тохиролцоонд дуурсан арбитрийн дүрмийг тохиролцоотой адилхан үзнэ гэдэг нь арбитрийн хэлэлцээртэй адилхан үзнэ гэсэн. Талуудын тохиролцож зөвшөөрсөн эсвэл сонгосон арбитрийн дүрмийн заалт нь энэ хуулийн заавал дагаж мөрдүүл зохих заалтыг зөрчснөөс бусад тохиолдолд хүчин төгөлдөр мөрдөгдөн. Тэ?
За нөгөө нэг зарчим нь бол арбитрийн ажиллагааны бие даасан байдлын зарчим байгаа. За энэ хэлцүүлгээ явцад энийг бол маш олон хуульчид хүртэл дахин асуугаад байгаа. За энэ юу гэсэн үг гэхээр арбитрийн ажиллагаа өөрөө бие даасан байх ёстой. Тэгээ компетенс гэж зарчим байгаа. Тэр нь бол өөрийнхөө харьяалал юм уу бүрэн эрхийг тогтоох бүрэн эрх нь эргээд арбитрийн бүрэлдэхүүндээ байдгаа гэдэг зарчимаас үүдэлтэй энэ зүйлийг хэлэх гэж байгаа. За энэ дээр бол жишээлбэл шүүхэд нэхэмжлэн тэгээ арбитрийн хилцээртэй байхад шүүхэд нэхэмжил гаргацсан байх тохиолдол байж болно. Нөгөөх нь бол арбитрийн хэргийн харьяаллын асуудлаар шүүхийнхөө арбитр руу гэсэн асуудал байж болно. Арбитрчийг татгалзан гаргах ийм 3 асуудлаар шүүхэд хандах хэрэгтэй. Тэ далуу шүүхэд хандах хэрэгтэй. Шүүх уг асуудлыг хямжих хооронд арбитрийн бүрэлдэхүүн нь ажиллагаагаа эхлүүлээд, үргэлжлүүлээд үндсэн шийдвэрээ гаргах хэрэгтэй гэсэн ийм залтууд энэ 3 тохиолдолд орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар асуулт асуугаад байна гэвэл шүүх хямжих чинь хажуугаар нь арбитр бүр шийдвэрээ гаргачих юм уу? Энэ чинь 2 өөр байгууллага 2 өөр шийдвэр гаргах юм биш үү гэсэн асуулт маш их тавьж байгаа. За тэгэхээр нэгэнт талууд арбитрийг сонгосон арбитрийн хилцээр хүчинтэй бол арбитрийн ажиллагаа явдгаараа яв. Шүүхтэр хянагдаж байгаа асуудал ихэвчлэн процессын шинжтэй асуудлууд байгаа. Шүүхтэр асуудал байсан ч гэсэн арбитр эцсийн шийдвэрээ гаргачлаа гэж бодъё. Тэгээ шүүх өшөө тэрийг шийдээгүй бай гэж бодъё. За энэ тохиолдолд ч гэсэн арбитрийн шийдвэр гарсны дараа хүчин төгөлдөр бус болгох тодорхой үндслүүдийг ЧП шилгэрч ингэж хэлдэг тийм хаалттай жагсаалтыг энэ хууль өгсөн байгаа. Тэгэхээр эргээд тэр процесстэй холбоотой хэдэн зүйлүүд байгаа юм л да. Тэгэхээр эргээд шүүхэд хянагдах боломж нь бол байгаа учраас арбитрийн ажиллагаа бие даасан байдлаар цаашаа үргэлжлэнэ. Сая их хурал дээр хилцэх хэсгийг шийдэж ярьж байхад энэ асуудлыг их хурлын гишүүд бас л асуугаад байлээ. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр ийм арбитрийн ажиллагааны бие даасан байдлын зарчим үйлчилж байгаа учраас нэг 20 дугаарт хэрвээ шүүхэд ханддаг тэр процессын шинжтэй асуудлаар үнэхээр арбитр тэр асуудал гарсан бол арбитрийн шийдвэрийг хүчингүй болгох тухай асуудлыг тавихад шүүхээрээ хянагдах юм нөхцөл байгаа учраас ийм зарчим байна гэж. За ингээ арбитрийн хуулийн төсөл рүү орлоо. Би хуулийн төслийг бол ярихгүй гэж бодож байгаа. Та бүхэнд хуулийн төсөл бол тараагдсан байна. Арбитрийн ажиллагааны харьяал нь Монгол улсад бол энэ хууль үйлчлээ тухай ажиллагаанд тийм. За тэгээд энэ дээр бол нөгөө энэ хуулийн тодорхой зүйлүүдийг заагаад арбитрийн ажиллагааны харьяал нь Монгол улс бол яг энэ зүйлд заасан энэ асуудлаар энэ арбитрийн хуулийг баримтлана гэж ойлгох нь шүү дээ. Арбитрийн бүрэлдэхүүн нь хаана хийж арбитрийн бүрэлдэхүүн байж болно, аль ч арбитрийн байгууллагын хүмүүс байж болно. Гэхдээ нэгэнт л талууд арбитрийн ажиллагааны харьяал нь Монгол гэж сонгосон бол энэ зүйлүүдийг л зайлшгүй баримтлах ёстой маа. За энэ зүйлийг нэг бүрчлэлээр уншихгүйгээр дараах. За бичгүүрэмтийн хүлээн авсан тооцох зохицуулт үндсэндээ одоогийнхоороо бол баг байгаа. Гомдол гаргах эрхээсээ татгалзах гэж байгаа. Аль нэгэн тал нь гомдол гаргах эрхтэй байна гэж бодъё. Гэхдээ анхны тайлбар өгөхөөсөө өмнө энэ асуудлаа тавиагүй бол тэр тал нь гомдол гаргах эрхээсээ татгалзсан гэж үзнэ гэсэн маш чухал зарчим байгаа. За нөгөө талаар шүүхийн оролцоог илүү тодорхой болгосон. За ер нь бол шүүх нь арбитрийг дэмждэг тийм улс орнуудад арбитрийн байгууллага бэхжиж хөгжиж чадчихна гэдэг судалгаагаар нотлогдсон байгаа. За тийм учраас энэ шүүхийн оролцоог илүү тодорхой болгох нь чухал. За энэ хууль цөөхөн асуудлаар шүүх оролцож байгаа. Жишээ нь шийдвэрийн биелэлийг баталгаажуулах арга хэмжээ шүүх авч болно. Одоош байгаа. Арбитрийг томилох журам, татгалзан гаргах журам гэхэд энд дурдсан цөөхөн энэ асуудлаар шүүх оролцож тэр процессын асуудлыг шийдвэрлэх ёстой байгаа. Түүнээс бусад тохиолдолд шүүх ерөөсөөр оролцохгүй гэдгийг заасан. Шүүх оролцохдоо хизээж тухайн маргааны агуулга руу орохгүй. Зөвхөн тавьж байгаа асуудал те татгалзах асуудлыг тавьсан бол үнэхээр татгалзах үндэслэл байна уу гэдгийг л хянана. Түүнээс биш уг маргаан нь тийм байна, хүчтэй байна, хүчгүй байна гэх юм. Тийм асуудлыг бол одоо шүүх ерөөсөө төрлөө оролцохгүй байгаа.
За нөгөө талаар одоо ихэнх асуудлуудыг бол давуу заалтах шатны шүүх хэрвээ одоо тухайн маргаан нь олон улсын маргаан бол Улаанбаатар хотод байгаа давуу заалтах шатны шүүх нь энэ асуудлуудыг хүлээн авч шийдвэрлэх гэж заасан байгаа. Цаана анхан шатны шүүхээр ордог бас тодорхой асуудлууд байж байгаа. Жишээ нь төр арга хэмжээг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх, шүүхээс төр арга хэмжээ авах, үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх, эсвэл дампуурлын хэрэгтэй холбоотой асуудал яалтчгүй анх шатны шүүх дээр байгаа юм аа. За ингэж одоо давуу заалтах шатны шүүхэд ирэх өснөөр аль болохоор шүүгч нарыг эхний ээлжинд аль болохоор тодорхой шүүгч нарыг арбитрийн асуудлаар мэргэшүүлэх гэсэн хууль тогтоогчийн хүсэл байгаа. Явандаа бол энэ аль шатны шүүх байж болно. Гэхдээ ер нь бол бас ингээд арбитрийн хэрэг маргаанууд нь цөөхөн шийдвэрлэгдэж байгаатай холбогдуулан энэ асуудал тэр бүр шүүхтэр ирээд байдаггүй учраас шүүгч нарын одоо арбитрийн хуулийн талаарх туршлага бол бага байдагтай холбоотой энэ зөвцөлтийг хийж өгсөн байж байгаа. За арбитр нь бол байнгын болон төр байна гэдгийг зааж өгсөн. Байнгын арбитр нь нөгөө баталтай хажуудын тийхэм зэрэг байгууллагын хэрэгэд байж болно. За 2 дугаар бүлэг бол арбитрийн хилцээртэй холбоотой байна. За загвар хуульд арбитрийн хилцээр 2 янзаар тодорхойлсон байгаа. 2 вариантаар тодорхойлсон байгаа. За түүний ихэвчлэн хөгжиж байгаа орнууд хүлээн зөвшөөрч хуульдаа оруулж байгаа А хувилбарыг нь бол бид нэр сонгож энд арбитрийн хилцээрийн тодорхойлтыг авч үзсэн. За энэ дээр байгаа тодорхойлтыг үг болгоноор нь тайлбарлах юм бол бүгд цаанаа маш чухал агуулгатай байгаа. Одоо энийг бол би тооцох боломжгүй байна. За арбитрийн харьяаллын маргаан гэж байгаа. За шүүхэд тусгайлан харьяалуулахаар хууль зааснаас бусад тохиолдолд талууд хэрвээ хилцээрээр хийсэн байх юм бол тэр маргаан арбитрт харьяалагдана гэсэн зарчим тодорхойлогдож байгаа. За арбитрийн хилцээр ба хэмжлийг хүлээж авахаас татгалзах. За арбитрийн хилцээртэй байдал нэг тал нь шүүхэд хандчлаа. Энэ тохиолдолд нөгөө тал нь хариу тайлбар өгөхөөс өмнө арбитрийн хилцээртэй гэдгийг мэдэгдэх юм бол шүүх ажиллагаагаа дуусгар болгоод арбитр маргааныг шийдвэрлэх ёстой гэдгийг зааж өгсөн байна. За арбитрийн хилцээр бас шийдвэрийн бэлтгийг баталгаажуулахаар шүүхээс авах хэмжээ гэж байна. Шүүх бол бас шүүх баталгаажуулах одоо хөрөнгө бүтэмжлэгч юм арга хэмжээ авах одоо захирамжууд гарч хэрэгждэг байгаа. За энэ бол арбитрийн хилцээрийг зөрчиж байгаа явдал биш ээ гэдгийг бол болчихж байгаа. За арбитрийн бүрэлдэхүүний талаар та бүхэн сайн мэдж байгаа тийм. Нэг арбитр сонгож болно. Тэр тоог бол өөрснөө тогтоон хилцээрээр тогтоон. Хэрвээ одоо тэр тоог тогтоогоогүй байх юм бол 3 байна гэж үзээд хоёр тал нэг сонгоод сонгосон хоёр арбитр чинь даргалагч арбитрчаа сонгодог энэ зарчим байж байгаа. Зүйлүүд байгаа. За татгалзан гаргах үндслэл гол нь бол юу байгаа? За арбитр тавих шаардлага бол хараат бус байх ёстой. Талууд тохиролцоод мэрэгжлийн тодорхой туршлагын шаардлагууд тавьж болно. Жишээлбэл одоо уул уурхайтай холбоотой маргаан гэж үзэхэд уул уурхай инженер байж гэдэг юм уу, тийм хэдэн жилээс доошгүй туршлагатай юм хүн байж гэнэ. Ингэж талууд бол тохиролцож болно. Тэр мэрэгжил туршлагын шаардлага бол хангасан байх ёстой. Нөгөө шаардлага нь хараат бус бие даасан байх ёстой гэсэн шаардлага. За нөгөө талаар хуулиар арбитрчаар ажиллахыг хоригдсон тийм тохиолдлууд байж улсын хурлын гишүүн төрийн албан хаагч гэхдээ тодорхой хуулиуд байгаа хэрэг бүрдэж байцаарч. Энэ тохиолдолд бол арбитрч байж болохгүй. Тэгэхээр татгалзан гаргах үндслэл бол яг энэ тавьж байгаа шаардлагатайгаа шууд холбоотой байдаг. За татгалзан гаргах журмыг мөн тодорхойлж өгсөн байж байгаа. За арбитрч годис шалтгааны улмаас хууль зүйн хувьд үүргээ гүйцэтгэх боломжгүй эсвэл бусад шалтгаанаар тасралтгүй болоо үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон үндслэлээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Эсвэл талууд түүнийг үүргээс нь чөлөөлөхөөр тохиролцсон бол түүний томилгоо дуусгах болно. Өөрөөр хүсэлт гаргасан бол тэр хүсэлт гаргасныг нь бол одоо нөгөө хараат бус байдлын зарчимтай хольж болохгүй гэсэн санаа бол хууль зааж өгсөн байгаа. Нөхөн томилготой мөн талууд ямар одоо шаардлагыг арбитрчтай тавьсан тэр шаардлагын дагуу нөхөн томилгоог бол хийх ёстой. За маргааны харьяалал тогтоох арбитрийн бүрэлдэхүүний бүрэлдэх түрүүн би компетенц гэж зарчмыг бол тайлбарсан. Үндсэндээ энэ зарчимтай шууд холбоотой. За энэ 4-р бүлэг бол шинээр орж байгаа том бүлэг байгаа гэж хэлсэн. Арбитраас гарах шийдвэрийн бэлтгийг баталгаажуулах арга хэмжээ гэх. За ямар арга хэмжээнүүдийг одоо авахыг одоо тухайн тал нь хүсч болох гэхээр энэ дээр бичсэн байна. Маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл одоогийн байгаа нөхцөл байдлаа хэвээр хадгалах, эсвэл сэргээх.
Тэ? Одоо жишээ нь хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн та нар өөрчлөлт оруулахгүй шүү. Эсвэл саяхан нэг нь хувьцаа эзэмшигч байхаа болцсон бол тэрийг буцаага сэргээж гээ. Энэ маргаан шийдэл тэргүүн байж гээ. Гэх мэт ийм өгч болно гэсэн. За одоогийн эсвэл учирч болох хохирлыг нэмэгдүүлэх эсвэл арбитрийн ажиллагаанд бэрхшээл учруулах үйлдэл хийхгүй байх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Тэ? Энэ маргааныг шийдэж дуусгах хүртэл та бүхэн одоо тэр нийлэх нэгдэх асуудлаа хойшлуулаа тийм энэ чинь бол одоо талуудад тохирлыг нэмэгдүүлэх гээд байна гэсэн үндсэл байж болно. Жишээлбэл за арбитрийн үндсэн шийдвэрийн биелэлийг хангах шаардлагатай байж болох хөрөнгийг хамгаалах арга хэмжээ. За энэ бол манай их хуулинд байдаг арга хэмжээ. Маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой уг маргаантай холбоотой байж болох нотлох баримтыг хамгаалах арга хэмжээ авахыг бас талуудад даалгаж болно. За энэ арга хэмжээнүүдийг харахаар иргэний хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай хууль заасан шийдвэрийн бэлтгийг баталгаажуулах арга хэмжээнээс арай өргөн онцлог байгаа. За зарим нь шууд шийдвэрийн бэлтгийг баталгаажуулахад чиглэж байгаа боловч зарим нь ерөөсөө хохирлыг нэмэгдүүлэхгүй байх, нөгөө талын эрхийг хамгаалахад чиглэсэн ийм арга хэмжээнүүд байгаа. Тэгэхээр магадгүй би бол бодож байна их хуулийн боловсролгүй болгоод энэ туршлагыг бол бас харгалзан үзэж болох юм аа гэж бодож байна. За түр арга хэмжээ авах нөхцөл байж байгаа. Гол нь одоо энэ арга хэмжээг авахгүй бол надад учрах хохирол энэ арга хэмжээг авснаас тэр арга хэмжээнд өртөж байгаа талд учрах хохирлоос хамаагүй их болно шүү гэдгийг батлах ёстой. За нөгөө талаар маргааныг шийдвэрлэх чухал хүсэлт гаргагч талд шийдвэрлэх тэр асуудал шийдвэрлэгдэх магадлалтай гэдгийг бол бас тэр хүсэлт гаргаж байгаа тал арбитрийн бүрэлдэхүүнд бол тавих ёстой. Арбитрийн бүрэлдэхүүн энэ шийдвэрийг хүлээж аваад хангалаа гэж бодоход хангасан хэдий ч дараа нь эцсийн одоо үндсэн шийдвэр гаргахдаа тэрэндээ бол захирагдахгүй тий бие даасан байдлаар үндсэн шийдвэрийг гаргана гэдгийг бол зааж өгсөн байж байгаа. За үржилсэн тогтоол гаргуулах тухай хүсэлт гаргаж болно. Тэр нь болохоор яг энэ төр арга хэмжээ авахаас өмнө 20 хоногийн настай нэг тийм хүсэлт гаргах гэдэг байгаа. Энэ хүсэлтийг гаргахдаа бол нөгөө талаар мэдэгдэхгүй шууд гаргах ёстой. Тэгээд шийдвэр гарлаа 20 хоногийн дотор дараагийн одоо жинхэнэ дээр дурсан арга хэмжээний авагдаагүй л энэ тогтоол өөрөө одоо дуусгар болоод явдаг ийм зохицуулалт байж байгаа. Гэхдээ ингээд шийдвэрээ гаргачлаа арбитрийн бүрэлдэхүүн тэр хүслийг хүлээж аваад тэгэнгүүтээ энэ тухай нөгөө талд нь мэдэгдэн нөгөө талд тайлбар гаргасан бол тэр тайлбарыг бас авч үзэж хариу одоо шийдвэр гаргаж өгөх юм зохицуулалт байгаа. Тэгэхээр энэ бол шинээр орж иж байгаа юм аа. За түр энэ саяны 20 хоногийн настай тогтоол бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр орж одоо бэлэх шаардлагагүй. Харин бол түр арга хэмжээг дээр дурсан тэгээ дөрвөн төрлийн арга хэмжээг авсан бол түүнийг шүүхэд хандах замаар шийдвэрийн бэлтгийг баталгаажуулах шийдвэр одоо хэрэгжүүлэх арга хэмжээ авах юм аа. За нөгөө талаар санхүүгийн баталгаа гаргуулах гэдэг бас нэг шин зохицуулалт орж ирсэн байгаа. Тэр нь бол хүсэлт тавьж байгаа тал. Одоо энэ арга хэмжээ ийм арга хэмжээ аваач хөрөнгийг битүүмжлэл лицензийн зогсоо эсвэл одоо дансын хаач гэдэг юм хүсэлт тавьж байгаа талд арбитрийн бүрэлдэхүүн санхүүгийн баталгаа гаргах тийм үүрэг хүлээх болно. Таны энэ тавьж байгаа хүсэлтийн дагуу арга хэмжээ авчгаар нөгөө талд учрах хохирол нь танд учрах хохирлоос хамаагүй их даваад явчих юм бол тэрийг төлөвлөх зорилгоор тодорхой хэмжээний мөнгийг байршуулах ч юм уу ийм баталгаа гаргуулахыг бол шаардаж болж байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үгээр талуудын тэгш байдлыг хангах нэг хоёрдугаарт нь одоо арбитрийн шийдвэрийн эффективний те яг одоо хэрэгжихтэй бүтээлч байх тэр түүнд бол илүү чиглэсэн юм шин зохицуулалт байж байгаа. За нөгөө талаар энэ арга хэмжээ авсны дараа янз бүрийн нөхцөл байдал тэр арга хэмжээнд нөлөөлөх янз бүрийн нөхцөл байдал бий болсон бол тэр тухай заавал одоо мэдээлж явах ил тол болгох үүрэг байгаа. За энэ арга хэмжээ авсны улмаас тийм одоо үндэслэлгүй их хэмжээний хохирол зардал гарсан бол тэр зардлыг бол төлөх үүргийг хүсэл гаргасан тал арбитрийн бүрэлдэхүүн өгч болно гэсэн ийм зүйлүүд байгаа. За нөгөө талаас шүүхээс авах арга хэмжээнүүд бол одоогийн хууль байгаагаар нэр байгаа. За энийг одоо ерөнхийдөө би энийг одоо давтах гинэ одоо хитрхи сунжирах гэдэг байгаа учраас миний цаг дууссан гэж бодож байна. Энийг үлдээч яг тэгвэл одоогийн хуулийн зарчим бол үндсэндээ энд байгаа. За маргаан шийдвэрлэхэд хэрэглэгдэх эрх зүйн хэмжээг талууд тохиролцсон. За энэ дээр нэг зүйл бол нөгөө
одоо хэм хэмжээнүүдийн чинь коллизен норм нөгөөх нь одоо материаллык эрх зүй хоёрын зав шүү дээ. Тухайн хэм хэмжээг тухайн улсын хуулигч мөн сонгогдсон байхад аль болохоор материаллык эрх зүй шууд эрх үүргийг тодорхойлсон материаллык эрх зүйг нь сонгож асуудлыг шийдвэрлэх гэсэн зарчмыг зааж өгсөн байна. Харин коллизены норм буюу ийм тохиолдолд тэр талынх нь хуулийг хэрэглэнэ гэсэн иргэний хуулийн хамгийн сүүлийн бүлэг шүү дээ. Тэр хэсгийг сонгочихлоор асуудал хоёр тийш ингээд шидэгдээд байдаг тийм одоо амьдрал дээр практикуд маш их байдаг учраас энэ бас өшөө загвар хуулийн дагуу шийдсэн байгаа. За нөгөө талаар арбитрийн зардал одоогийн хуулинд байгаа нэмэгдэж юу орсон гэхээр хууль зүйн өөрчлөлтөний хөлсрүүл зардалд хамаарна гэдгийг бол хуулийн төсөл заасан байгаа. За арбитрийн бүрэлдэхүүн олохороо шийдвэрээ гаргана. Талууд эвлэрэх боломжтой. Үндсэн шийдвэрт бол бичгээр байна гэдэг агуулгын шаардлагууд тавьсан байж байгаа. Үндсэн шийдвэр гарсан арбитрийн ажиллагаа дуусгар болно. За мөн одоо сарын дотор үндсэн шийдвэрт алдаа гарсан байвал засуулахаар хүсэл гаргах одоогийн хуулийн зохицуулалт бол хэвээрээ байж байгаа. Дараа нь үндсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдөл гаргаж болно. Энэ нь давд заалдах гэсэн хэрэг биш. Арбитрийн шийдвэрийг бол талууд нэгэд арбитрийн хилцээр хийсэн бол шийдвэрийг биелүүлэх хүлээдэг. Хүчингүй болгох тодорхой 6хан үндслэлийг бол хуульчлан заасан. Энэ үндслүүд энэ бичээстэй байна. Бид нэг бүрчлийн нэг унших шаардлагагүй гэж үзэж байна. Эхний бүлэг үндслүүдийг бол хүсэлт гаргаж байгаа тал нотлох ёстой. Дараагийн хоёр одоо байна. Шүүх өөрөө нотлож тогтоо хоёр үндслэл байж байгаа. За энэ нь бол ерөнхийдөө шүүх арбитрийн маргааны агуулга руу нэг орохгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. За үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх. За манай улс 58 оны Нью-Йоркийн конвенцийн оролцогч. Энэ конвенцийн оролцогч аль ч улсад арбитрийн шийдвэр мэн хүлээн зөвшөөрөгдөж гүйцэтгэгдэх ёстой. За тухайн улсын одоо шүүхт нь хандаад хүлээн зөвшөөрч гүйцэтгэх тухай захирамж тогтоол гаргуулад ингээд биелүүлдэг байгаа. За арбитрийн үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндслүүд нь бол үндсэн шийдвэрийг хүчингүй болгох үндслүүдтэй маш төсөөтэй. Гэхдээ нэг онцлог нь тухайн орондоо тэр арбитрийн шийдвэр хүчинтэй болоогүй байна уу гэдэг асуудал бас нэмэгдэж тавигддаг байгаа. За нууцтай холбоотой зохицуулалт байж байгаа. Угаасаа ингээд талууд нь бизнестэй холбоотой байдаг учраас арбитрийн ажиллагаа бол хөвчлэн хаалтаа явуулдаг. Хаалтаа явуулах нь нэлээд явуулах нь талууд өөрсдөө шийддэг байгаа. Харин шүүхэд хандах тохиолдол байгаа. Шүүхийн ажиллагаа бол нээлттэй байдаг үндсэн зарчим байгаа. Тэр тохиолдолд аль нэг талын хүсэлтээр шүүх хаалттай явуулаач гэж шүүхт хүсэлтэй юм бол шүүх бүхэлд нь юу тухайн хэсэгт нь хаалттай явуулж болдог, ажиллагааг явуулж болдог. Ийм зохицуултыг нь болохоор иргэний гэрээ шүүхт хян шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нь оруулж байгаа. За дампууралтай холбоотой зохицуултыг би тайлбарласан байж байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ хуулийн төсөл ингээд дуусж байна. Дараа нь бусад хуульд оруулж байгаа хуулийн өөрчлөлтүүдийг ингээд 22 хууль байна гэд чагсаасан байгаа. За иргэний гэрээ шүүхт хян шийдвэрлэх тухай хууль гол нь одоогийн хуульд нөгөө ямар хугацаанд ямар материал хүлээж аваад ямар хугацаанд шүүх шийдвэр гаргах ёстой, шийдвэр нь ямар шаардлага хангасан байх ёстой гэдгийг ерөөсө тусгайгүй байдаг учраас энэ хууль нь бас нэг бүлэг нэмж байгаа. Тэ 3-4 зүйлтэй бүлэг нэмж байгаа. Тэрэнд нь одоо шүүхэд хандахын тулд хүсэлт юм уу өргөдөл нь ямар шаардлага тавих уу, тэрийг шүүх хүлээж аваад ямар хугацаанд шийдвэрлэх үү, гаргаж байгаа шийдвэр нь ямар шаардлага хангасан байх вэ гэдгийг бол тодорхойлж өгсөн байж байгаа. Гишг хуулийн өөрчлөлт юм байгаа. За иргэний хуулинд бол яг энэ арбитрийн хилцээрийн хувьд бол цахим хэлбэрээр хилцээр байгуулагдж байгаа тохиолдолд заавал электрон гарын үсэг шаардахгүй байхаар зохицуулсан байгаа. Мөн зарим нэгэн зөвхөн шүүхээр шийдвэрлэх арилжааны шинжтэй хилцлүүдийг бол хэрвээ хилцээртэй бол арбитр шийдвэрлэнэ гэсэн заалтыг нь оруулж өгсөн байж байгаа. За эрүүгийн хуулинд бол бас өөрчлөлт орж байгаа. Оруулах санал болгож байгаа. Тэр нь болохоор шүүгч хэрвээ одоо хууль бус шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээдэгтэй адилхан арбитрч хууль бус шийдвэр гаргасан бол эрүүгийн хариуцлага хүлээх тийм зохицуултыг нь боловсруулсан байгаа. За нөгөө талаар хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ бол танаас илүү сонирхолтой байх гэж бодож байна. Тэнд бол нөгөө хуульчийн явуулах үйл ажиллагааны дотор зөвшөөрсөн үйл ажиллагааны дотор арбитрч байдгүй. Тэгэнгүүт хуульчид маань ерөөс арбитрч байх боломжгүй болчихж байгаа учраас тэр боломжийг нээсэн
заалт оруулах зүйтэй гэж үзсэн байж байгаа. За энэ улаанаар тэмдэглэсэн бусад хуулиуд бол тэмдэгтийн хураамжийн хууль нь одоогийн тэмдэгтийн хураамжинд шүүгд хандах тоол нь 0.1%-аар тэмдэгтийн хураамж төлөөд байдаг. Энэ зардлыг өсгөдөг. Тийм учраас тэмдэгтийн хураамжийг шүүгд хандахад ерөөсө 100,000 төгрөгөөр ингээд тавьчихъя гэсэн ийм саналыг оруулж өгч байгаа. Бусад хуулиуд нь бол юу вэ гэхээр зөвхөн шүүгээр шийдвэрлэхээр маргааны шийдвэрлэхээр заасан тийм зохицуултыг хэрвээ хэлэлцээртэй бол арбитр хэлэлцээртэй бол арбитр өгөөл шүүх шийдвэрлэж явах боломжийг нээсэн байгаа. За энэ дотор хамгийн сүүлийн одоо тэр 16-аас 21-д байгаа хэдэн хуулиуд бас жоохон онцлогтой. Энэ нь бол дандаа маргааныг шүүхийн өмнөх шат байгаа. Жишээ нь санхүүгийн зохицуулах хороо, эрчим хүчний зохицуулах хороо, харилцаа холбооны хорооч үлээ те зохицуулах зөвлөж юм уу. Тэр тэднэр лөө заавал ханддаг байгаа. Тэгэхээр тэр энэ өөрчлөлтүүд нь хэрвээ арбитрийн хэлэлцээртэй бол арбитр шийдвэрлэнэ. Хэлэлцээргүй бол одоогийнхын журмаар тэр зохицуулдаг байгууллагын хянаад цаашаа шүүхэд явах боломжийг нээсэн ийм заалт байгаа. За энэ талаар бол одоо том төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагууд бол маш санал ирүүлсэн. Тэгээд энэ зөвхөн өөрчлөлтүүд оруулсан байгаа. За баярлалаа. Нээлттэй хэлэлцүүлэг гэхийн өмнө нэгэмсэн 2 ихтэй өрөө сонсчоод хэлэлцүүлгээ явуулъя. Энэ ажлын хэсэгт одоо дөрвөн багшаар хамт ажиллаж байгаа. Тийм бол тэр энэ ажлын хэсгийн гишүүд маань бүгд энэ хуулийн үзэл баримтлал болон зарчимдэр бүгд санал нийлээд энэ хуулийг одоо улсын хурлд дургуун мэдүүлэхээр гэж явуулсан учраас энэ дээр бол тийм зарчмын зөрүүтэй санал байхгүй. Бүгд одоо яг л одоо дөрвөн багшийн ярьсантай бол бүгд ажлын хэсгийн гишүүд бол нэг саналтай байгаа. За би гол ингээ ярих гэж байгаа юм яг одоо энэ Монгол улсад энэ арбитр яг одоогийн байдлаар ямар байгаа өмнө ямар байсан одоогийн байдлаар яг энэ практик дээр хэрэг маргаан шийдвэрлэж байгаа байдал одоо хэргийн тоо зүйлүүд энэ арбитрчид яг одоо энэ байнгын арбитрийг ямархан төвшин үйл ажиллагаа явуулж байгаа талаар та тавьчхан мэдээлэл хүргээд гол нь бид бүхэн өнөөдрийн хэлцэл маань энд одоо ярьж оролцож байгаа оролцогчдоос гарсан саналыг бас хэлэлцүүлэг явах энэ зүйл ач холбогдолтой хаа гэж үзэж байна. За өнөөдөр Монгол улсад байнгын арбитрийн үйл ажиллагаа худалдаа аж ахуйн нийгмийн дэргэдэл Монголын олон улсын ба үндэсний арбитр одоо 1960 оноос хойш өнөө хүртэл одоо Монгол улсын арбитрийг одоо сурталчлах, хөгжүүлэх, гадаад дотоодод төлөөлөх энэ одоо үйл ажиллагааг нийгмийн дэргэдлийн арбитр бол дангаараа одоо ингэж явуулж одоо өнөө хүртэл ирж болсон тодорхой хэмжээний судалгаа шинжилгээний ажил хийж гадаад дотоод төлөөлж зарим одоо манай арбитр нь бол Аз Намхан арбитрийн холбооны одоо гишүүнээр хэлсэж олон улсад хүлээж зөвшөөрөгдсөн байнгын арбитр болтлоо гэж үйл ажиллагаа ингэж явуулсаар бол өнөө хүрсэн юм. Дэлхийн одоо улс орнуудад бол 60 гаруй улс орн бол худалдаа аж ахуйн танхимын дэргэд байнгын арбитртэй байдаг. Энэ маань өөрөө энэ арбитр гэдэг нь маргаан шийдвэрлэх энэ арга маань цэвэр одоо худалдаачдын өөрсдийнхөө дундаасаа гаргаж ирсэн ийм арга тас холбоотойгоор худалдаа аж ахуйн танхимын дэргэд болгож байгуулагчтай өнөө хүрсэн байна. За арбитрийн одоо танилцуулгын хувьд бол танхимын дэргэдлийн арбитр нь 62 арбитрчтайгаа үйл ажиллагаа явуулж байна. За энэ дээрээс ихэнх нь одоо 46 нь Монгол улсын иргэд болж байгаа. За энэ 46 иргэдээс манай Монголын одоо нэртэй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн болон ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй хуульч мөн одоо барилгын салбарын уул уурхайн салбарын салбартай мэргэжсэн өндөр мэргэжлийн одоо мэргэжилтэй ийм 46 Монгол улсын иргэдэг одоо арбитртай сонгон гадуурлын бүрэлдэхүүн тавьж хэрэг маргааны хэмжээ шийдвэрлэж байна. За мөн 11 гадаад улсын иргэн байж байгаа. Энэ 11 гадаад улсын иргэн бол бас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитруудын арбитрч олон улсын арбитрч ийм одоо хуульч холцоноос манай арбитрийн бүрэлдэхүүнд байна. За арбитрийн эрхтэн зохицуулалтын үед энэ хуулиас өмнө яг ямар байдлаар энэ Монгол улсын арбитрийн эрхтэн зохицуулалтын үед ямар одоо түүхэн одоо ийм түүхтэй юм бэ гэхээр энэ арбитр гэдэг бол Монгол улсын бас ч бус орнтой харьцуулахад бол тийм шин тутам зүйл биш. Солонгосын одоо олон улсын арбитр Гонконгийн арбитр гэдэг 1996 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулсан байсан бол Монгол улсын хувьд бол 1930 онд одоо улсын арбитрийн газар гэж байгуулагдаж улсын арбитрийн газар 86 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан. Бас арбитрийн хувьд бас баялаг төвхтэй ийм улсаа.
За энэ 2003 онд батлагдсан арбитрийн тухай хууль бол ер нь бас энэ нэгдсэн үндэсний байгууллага олон улсын холбооны эрхийн комиссаас гаргасан загвар хуульд бас үндэслэж хуулийг баталсан. Бас одоо үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан юм нь бол бас сайн хууль гэж хэлж болно. Гэхдээ энэ загвар хууль 2007 онд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор үнэхээр энэ хуулийг бас өөрчлөх зайлшгүй одоо хэрэгцээ шаардлага байгаа. Мөн энэ хуулийг одоо хэрэглээний явцад хуульд одоо бас тусах хийдэл юм уу, давхардал юм уу, үүнтэй холбоотойгоор энэ хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байсан учраас юм уу шинжилсэн найруулгын төсний хэлбэртэйгээр ингэж өөрчлөх шаардлагатай болсон юм аа. За энэ арбитрийн хэрэгцээ зохицуултыг боловсронгуй болгоно гэдэг нь хөрөнгө оруулагчдыг татах одоо хамгийн том хөшүүрэг гэж хэлж болно. За хөрөнгө оруулагчид тухайн улс оронд хөрөнгө оруулахдаа хэдэн зуун асуудлыг авч хэлцдгээс гуравт нь арбитрийн хэрэгцээ орчин ямар вэ гэсэн ийм судалгаа байдаг. Нэгдүгээр улс төрийн доктортой байдал, хоёрдугаар тухайн улс орны татврын хэрэгцээ орчин ямар вэ? Гуравдугаар арбитрийн одоо хэрэгцээ орчин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитр нь ямар вэ гэдэг хамгийн гурав дээр орно гэдэг нь том одоо бас анхаарал татгуулсан юм одоо асуудал юм аа. Ягаад гэх юм бол тухайн улсад оронд хөрөнгө оруулаад энэ улсад хөрөнгө оруулаад эрсдэлд орох юм бол ихтгэл үнэмшилтэйгээр маргаанаа шийдвэрлэж чадах арбитр, байнгын арбитр, мөн арбитрийн хэрэгцээ орчин ямар вэ гэдгийг анхаарч үздэг юм аа. Ийм учраас энэ арбитрийн хуулийг зайлшгүй одоо нэгэн шаардлага нийцүүлэн гэж хэлсэн найруулга хэлбэрээр босруулах юм шаардлага гарсан юм аа. За арбитраар шийдвэрлэж байгаа хэргийн байдал тоо баримт өнөөгийн байдлаар жилээс жилд өссөөр байгаа. Энэ мань хөрөнгө оруулалт одоо нэмэгдэхийн хэрээр арбитраар шийдвэрлэж одоо маргаанаа шийдвэрлэх юм оролцогчдын тоол нэмэгдэж байгаа. За өнөөдөр 2016 оны 9 сарын байдлаар ихэд арбитр 85 хэрэг маргааны хэмжлийг хүлээж аваад арбитрийн хэргийг шийдвэрлээд арбитрийн ажиллагаа гэж өгдөж байна. Энэ бол өссөн өсөөгөө цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрэглээ арбитрийн хэрэг маргааны тоо нэмэгдэх байхаа гэж бодож байна. За энэ тоо үзүүлэлт бол түрүүнд өгж байгаа багш хэлсэн. Азийн одоо улс орнуудтай ингээ харьцуулахад бас энэ бас бага тоо бол биш. Жишээлбэл Япон бол 200-300 жилийн түүхтэй Японы арбитр жилдээ 16 хэрэг дунджаар арбитраараа шийдвэрлэдэг байх жишээтэй. За 2012 онд одоо Сингапурын арбитр 250 хэрэг манах шийдвэрлсэн ингээд баг баяр хийх шахуу тийм маш амжилттай явна гэсэн ийм одоо юу болоод бас хэлжсэн. Тэгэхээр бол энэс тийм бага тоо юм. Гэхдээ шүүхтэй харьцуулахад бол одоо энэ үнэхээр бага тоо. Одоо шүүхэд арбитраар шийдвэрлэж болох 21 мянган хэрэг маргааны шүүхөөр шийдвэрлэж байна. Гэтэл арбитрээр одоо ингээд ийм 100 хүрэхгүй юм томцолтой байгаа гэдэг нь бас чаналтай үзүүлэлт юм аа гэж бодож байна. Тэгэхээр за энэ арбитрээр оролцож байгаа энэ хэрэг маргаанууд оролцогч улсаар нь ингээд үзэх юм бол хөвчлэн одоо Хятад, Орос улманы улс одоо манай хоёр одоо хөрш байна. За энэ Хятадын худалдаа за энэ дээр гэрээгээр нь үзэх юм бол ямар гэрээнээс хөвчлэн арбитртай холбоотой хэрэг маргаан хэмжээ шийдвэрлэж байна. За мэдээж бол худалдаа авах гэрээ байна. За дараа нь одоо ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц захиалгын гэрээ. За тэгээ хамтарсан компани байгуулах. За энэ лицензтэй холбоотой юм байна. Одоо манай арбитраар хэмжээ шийдвэрлэж байна. Арбитраар хэмжээ шийдвэрлэж байгаа энэ хэрэг маргааны 30-аас 40% дандаа гадны оролцогчтой олон улсын маргаан байгаа. Сүүлийн үед манай иргэд хоорондоо бас арбитрийн хэлцээрийг гэрээндээ босгож бас Монгол Улсын иргэд хоорондын маргаанаас арбитраар шийдвэрлэж байгаа юм. Стол зүйлт байна. За ерөнхийдөө Монгол Улс дээр үйл ажиллагаа явуулж байгаа байнгын арбитрийн үед бол товчхондоо хэлэхэд ийм мэдээллийг та бүхэнд хэлэх байна. Арбитр нь бол 2003 оны хуулиар худалдаачид төрийн танхим болон худалдаа үйлдвэр эрхлэгчдийн болон хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгмийн нэрээр арбитр байгуулж болно. Тэгээд байнгын арбитр байгуулах боломж бол нээлттэй. Эсвэл хэдий ч одоо тэдгээр нь одоо байгуулагдсан хэдий ч бас дөрөвдөө үйл ажиллагаа явуулахгүй бас үйл ажиллагаа зогсоод яг одоо тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа худалдаачидын тийм юм. Шинэ хуулиар ч гэсэн бас энэ боломж бас нээлттэй байна. Ингээд та бүхэнд баярлалаа. За тэгэхээр хилцүүлэгч нараас болон бас хууль зүйн байнгын орны ажил хэсгийнхээ энд байгаа. Тэдгээрээс асуух саналаа ялнаа. За тэнд санал хэлээ гэж байна. Энэ ийм зарчим байна. Тэгэхээр нөгөө полисны зарчим ч гэх юм уу шударга усны зарчим гэдэг нь нөгөө хэрэг маргааны шийдвэрлэлт нөгөө тайлбарлаж ярьдаг шүү дээ.
За энэ доктрин байна. Эрх зүйг сурвалжийн нэг хэсэг болчихсон. Тэгэхээр яг энэ сая ярьж байгаа зүйлэн дээр бичиг баримтыг хүлээн авсан тооцох зарчим. Тэгэл ярихаар энэ одоо ямар хэлбэрийн зарчим гэж ойлгохгүй. Эсвэл энийг тусгацсан. Энийг бид нар цаашдаа зарчим гэж ярих уу? Эсвэл хуулийн 4-р зүйл заасны дагуу билгээр явах уу? Гэдгийг жоо тодорхой болгож өгөөч гэж хүссэн. Би юу хийсэн гэхээр хилцээрийн бие даасан байдал тохиролцоо бүлээн зөвшөөрөлтэй. Нөгөө түүний хэлжлээ. Арбитрийн ажиллагааны бие даасан байдал ийм зарчмыг ярьсан. Тэрнээс бичиг баримтыг хүлээж авсанд тооцох гэдэг нь зүгээр зохицуулалттай байгаа. Тэгээ ямар яаж одоо бичиг баримтыг хүлээж авсан гэж тооцох вэ гэсэн зохицуултыг тодорхойлсон байгаа. За яг бол хуулийн төсөлд энэ бол зарчим мөн гэх мэтийн бол заалт байхгүй шүү. Ер нь бол загвар хууль болон энэ арбитрийн эрх зүйтэй холбоотой тийм бүтээлүүд дээр л гол одоо тодорхойлсон гэх юм уу да. Энэ хуулийн хандлагыг тодорхойлох онцлог байгаа. Тэрнээс бол одоо хуульд нийцсэн байх ч юм уу шударга ёсны зарчмууд бол байдгаараа байна. Тэрийг тусгайлан бол бичээгүй. Яг арбитрийн ажиллагааны хувьд бол тийм нэлээд тийм олон улсын шинжтэй тухайлбал Монголын дотоодын хуулийг цитат хийгээд явж болдоггүй юм онцлогтой байгаа. Үнэн шүү дээ. Ер нь ингээд энийг оруулах зүйлтэй юу эсвэл нэг нээлттэй байх зүйлтэй юу гэх юм л та. Зохицуулагдаагүй харилцаа учраас зарчим гэж бид нар талууд хоорондоо мэтгэлцэн шүү дээ. Тэгэхээр яг энэ хууль цаасын зарчмын өрөөнд арай барьцтай юм болов. Ийм юм зарчмын арбитрийн хууль байна гэж ярих уу юу гэж практик дээр гардаг юм уу? Тэгэхээр тооцохгүй байсан зүйлтэй юу эсвэл нээлттэй гэсэн зүйл. 2003 оны арбитрийн хуулийг ч гэсэн Австралийн загвар хууль яг нийцүүлсэн гэж үзэж байгаа. Гэсэн хэдий боловч манайх тэр листэнд нь орж чадахгүй тий зөвшөөрсөн орнууд төшөөлсөн орны тоонд орж чадахгүй байгаа нь бол манай хуулийн бичлэгдүүдтэй бас нэлээд холбоотой байсан. Одоо бол бас яг энэ хуулийн төслийг боловсруулахад пробоно хэлбэрээр Сидли Остин гэдэг компани их туршлагатай хуулж ажилласан. За тэрнээс гадна одоо хуулийн төслийг боловсруулсны дараа англи хэл дээр инстралд явуулж бас өрчилсөн байдлаар бид нар шалгуулсан байгаа. За азар бол өмнө нь одоо 2003 оны манай хуулийг хянаад зөвшөөрөхгүй байсан тэр мэрэгчлэлтэн дээр бүр очиж таарсан. Тэгээд төслийг бол хянж үзээд өрн болж байна гэсэн. За элдв янзын шинээр цоо шин юм нэмэх ч юм уу одоо тим юмд бол Австрал бол нэлээд дургу байгаа. За зарчим гэж би яагаад хэлээд байна вэ гэхээр эргэлзээ төрөөд хүмүүс хуульчид асуугаад байгаа асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол яг ийм зарчмаар ханддаг хандлага байна шүү гэдгийг танилцуулж байгаа. Энэ нь бол арбитрийн хуулийн онцлог юм шиг санагдаж байна. Өгүүлэгч Скотт байна. Тавхны орон мэндийг яа. Яг аливаа юм хууль гэрээ дүн бид янз бүрийн баримт бичих бас төсөл боловсруулах ажил хийдэг. Их хүнд байдаг л да. Баримт бичгийн төсөл зүгээр хоёр хүний хооронд гэрээ биччихэд хүртэл нэг зүйл яаж оноо яавал айтаахан хийгээв. Тэгээд бас энэ нүүрэх ажлын гарсан бас би урд нь уншижсэн бас сайн уншигч юм лээ. Эдийг бас ихэнх зүйлтэй гэж бодож байна. Тэгээд зүгээр төслийг надад төрсөн санал бодол юм байгаа шүү. Би тэрийг илэрхийлье гэж байна. Жишээлбэл бид өхөн 8 дугаар зөвлөө арбитрийн хэлцээгээд тэгээд 8-ын 4-ийг харахаар бид нар амаар бодит үйлдэлээр эсвэл бусад арга хэрэгслээр гэдэг. Ингээд бусад арга хэрэгсэл гэж үг орж ирсэн байна энэ дээр тийм ээ. 8-ын 2-ыг харахаар бидаасан болон бидаасан тусын гэрээний хэлбэртэй байж болно. Тэгэхээр яг зөвхөн иргэний хууль тогтоомжийн системчлэл ер нь хэлцлийн нарийн бид нар ярьхлаар хэлцлийн хэлбэр гэдэг яг тэр хууль зүйн томьёог юун дээр хэрэгжилж байгаа вэ гэхээр амаар бичгээр бодит үйлдэлээр буугүй хүлээн зөвшөөрөх хэлбэрээр хэлцлийг хийж болно гэдэг. Тэгэхээр миний санаа юу вэ гэхээр 8-ын 4-ийн тэр бусад арга хэрэгсэл гэдгийг бусад хэлбэр гэдэг. Тэгж нэг томьёог зүгээр яа гэм бол иргэний хууль төр хэлцэл гэрээний эрх зүй талаас харин тэр 8-ын 2-ын хэлбэртэй байна гэдгийг зүгээр арай нэг өөр үг болоод төрөл болуулсан юм уу би сайн мэдэхгүй нэг үг онооч.
ийм зүйл бодогдож байна. Хоёрдугаар 8-6 дээр байж нэгэн жил болгон хариу тайлбарт арбитрийн хэлцээр байгаа гэж нэг тал мэдэгдэж гэдэг үг ороод ирсэн. Тэгэхээр зөвхөн энэ хэрвээ байхгүй байсан ч гэсэн нэг талын албаар бичиж байгаа шүү гэж ингэж болж магадгүй манай нөхцөлд манай амьдралчнаас хэрэгцээ солиош талаад янз бүрийн байж байгаа. Тэгэхээр мэдэгдэж гэдэг үг нэг жаахан татуулагтай байна уу гэж ойлгоод байгаа. Тэгэхээр нэхэмжлэл болон хариу тайлбартай хамт арбитрийн хэлцээр байгаа тухай баримтыг эрүүлж тэргээр иймэрхүү байдлаар зүгээр томьёолж болдог болоо яадаг бол надад гэж байгаа. Тэгвэл арай зөөлөн болоод битэр мессежээр солилцсон юм аа. Арбитраар маргаан гаруй шийдвэрлүүлж чамаг мөнгө өгөх бол тэгэхээр хоёулаа би одоо маргаан Боллиг журмаар хандъя гэж бодож байгаа арбитраар шийдвэрлүүлээд чи зөвшөөрч гэнэ гэсэн чинь надад окей гэж хариулсан. Энэ баримт нөгөө ингээд трийг тийм ээ принтлээ тавсаргаад өдр явал арай ингээд илүү тодорхой болох юм болов уу гэдэг талаас нь харж байгаа. Хэлцээр байгаа байхгүй гэдэг нь явж байгаа. Дараа нь 11 дээр жижигхэн юм байна. Шүүх зөвхөн түрүү яригдчихсэн би сонссон. Шүүхэд нэг шийдээд арбитр 12-оор бас нэг шийдээд хоёр тал явах нэг санаа байх нь үгүй. Тэр бас хэлцээ төрүүлээд байна. Гол нь асуудал нь юу нэр вэ? Хүчин төгөлдөр бус арбитрийн хэлцээрийг эсвэл гүйцэтгэх боломжтой тохиолдолд шүүхэд аваад явах юм аа. Тэгэхээр хүчин төгөлдөр бус гэдгийг бол яг хөглөр хэрэг хянан шийдвэрлээд тэрнгүүрэл шийдвэрэл гаргах болоо. Арбитрийн хэлцээр ийм учраас хүчин төгөлдөр бус зохиол хөтий гэхэд байгууллага юу гэдгийг үнэлж цаагаад. Тийм учраас хүчин төгөлдөр бус учраас би энийг ингэж нэхэмжилж байгаа юм. Тэгэхээр шүүгчдийн хэрэгээ шийдэхдээ тийм байна хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр байх юм бол хэрэгсгүй болоо шийдээд явчихна. Хамгийн сүүлд хэргийг хэрэгсгүй болоо тийм үү. Тэгэхээр шүүхийн процесс явна гэсэн. Би хойно иргэний процессын үед нэмэлт өөрчлөлт авах хэсгийг харсан чинь үлийн аваас татгалзах хэсэгтэй холбоотой нэмэлт өөрчлөлт орж ирээгүй лээ. Тэгэхээр энийг нэг уялдуулах талаас нь 12-т жоохон бодооч гэсэн. Хоёрдугаарт нь ийм эсвэл гүйцэтгэх боломжгүй гэдэг юм нэр томьёо тэр зэрэг онох нь. Энэ өөрөө арбитрийн хэлцээрийг гүйцэтгэх боломжгүй гэдэг бол одоо алхуураад сууж байгаа шүүгчид юу гэж ойлгодод яаж хүлээж авах нь гэдэг их л өрхөгдөө байна уу та гэж бодоод байдаг. 11-д байгаа тэр нэг юм. Дараа нь 14-р зүйлийн 2 зүйлийг унших гэсэн. 14-ийн 2 юу гэж юм бэ? Арбит хараад эсвэл арбитрч хараад бус бидаасан байдалд эргэлзээ төрөхөс болоод татгалзсан гарна гэж байна. Би зүгээр уучлаарай юу гэх юм бэ? Жаахан ерөнхийдөө байгаа юм биш үү? Их том бүдий байгаа юм биш үү? Манайхан ч амьдрал дээр эргээ шийдвэрлэхгүй дээрээ болов энэ хоёр өмнө нэг урал дээр гар барьж ирсэн их дотны улсууд гэж татгалзсан шүү дээ. Тэгэхээр хараач бидаасан байдаг. Ерөнхий ижлээ. Тиймэрхүү тохиолдол үнэхээр байдаг учраас иргэний процессын үеийн иргэдүүд бол үнэхээр одоо татгалзан гарах үзлүүдийг нарийн зааж ингээд нэг яг тийм үзлөө татгалзсан. Тэгээ өнөөдөр хүртэл зарим иргэний хэрэгтэй нэг шүүгчээс 6-7 хүртэл татгалзаж байна. Сүүлдээ шүүгч одоогоор аргаа бараад татгалзлыг хүлээж авчаад тэр дээр шийдвэрлэдэг. Хэрэгээ шийдэхэд бол тийм процесс руу хүртэл орж байгаа гэж манай ойлгож байна. Тэгэхээр нөгөө нь эргээд ерөнхий зохицуултын гацаа өсгүй гэдгээс үе зүгээр хэлж байгаа нэг. За 21-ийн 2 нэг ойлголттой энийг зүгээр яах нь бүр арга хэмжээгээр шинэлэг юм тийм ээ. Тэгээд маргааныг хүсэлт гаргах тал ашигтайгаар шийдвэрлэх хүндлэлтэй байгаа гэдэг нь томьёол байгаа гэдэг. Энэ өөрөө нэг янз бүрийн их зүүн томоохон зарчмууд биш үү тийм ээ. Нотлохонтыг урьдчилан эргэлзээгүй гэж үнэлэхгүй хэрэг маргааныг одоо ингээд мэтгэлцүүлэх замаар шийдвэрлэдэг. Энэ ч бас арбитртэй нэлээд хамааралтай болох гэж зүгээр ойлгох юм хөөс ирсэн. Тэгэхээр энэтэй хэрэг зэрэг бас яах вэ? Ойлгох гэдэг ийм ойлголт бас одоо чек гэсэн. 22-ийн 5 урьдчилан талууд үржилсэн тогтоолыг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоолыг албадан гүйцэтгэхгүй гэдэг зүгээр энэ нь
яг мэдээж тийм л дээ. Талууд ухамсараараа заавал гүйцэтгэх ёстой мөн зэрэг албан гүйцэтгэхгүй гэхлээр сүрүүчин буураад тэгээд хүмүүс чинь маргааны явц юм байхгүй болгочдөг шүү дээ. Тэгээд тиймэрхүү өдөр сөргөр дагруу гараад байхгүй байгаа. гэж хэлэх гэсэн юм дээр 42-ийн 1-ийг ойлголоо. Арбитрийн бүрэлдэхүүнд нэгээс илүү арбитрт оролцож байгаа тохиолдолд талууд өөрөө тохиролцоог шийдвэр олгохын саналаар гаргана гэж. Тэгэхээр шийдвэр бол мэдээж 3 арбитрч явахад хамтын зарчмаар болоо. Ингээд жаахан юу яавал тэр зөвлөлдөх таслаанд дотоод итгэлтэй холбоотой юмнуудаар олонхын саналаар шийдэх бол тэгэхээр би зүгээр ингэж ойлгоо. Талууд өөрөө тохиролцоог үйлчлэх, талууд өөрөө тохиролцож байна. Гуруулаа санал битгий шийдвэрлэнэ гэж тохирчих гээд байна уу юу? Тэгвэл шийдвэр гаргахаа болчих юм шиг 2-1 энэ төр 5 арбитрч үйл 4-1 энэ төр зүгээр. Тэгэхээр яг ингэж тусгах зүгээр шаардлага юу гэдэг юм бол тэр шийдвэр гаргах үндсэн зарчим юмараа явуул яах юм бол гэдэг. За ийм одоо төвчгөн санал бодлоо байна. Баярлалаа. Хойч талбарны эдийн засгийн хороонд төвшинсэн бэлэг өөрлөж байна. Энд үнэхээр бас энэ арбитрийн хууль Монгол улсын эдийн засгийн эргэлтэд үнэтэй гэвэл үнэтэй. Энэ арбитрийн хуулийг бас сайжруулах гайд шинжилгээд явж байгаа ажлын хэсэгт үнэхээр талархаж байна. Хоёр асуулт байна. Захин гарын үсэггүй арбитрийн хэлтэр 30 төгөлдөр гэж үзэх үү? Төгөлж багшаас асуумаар байна. Хоёрдугаар энэ Монгол улсын газар уулуурхай лицензтэй холбоотой асуудал дээр бол энэ үндсэн хуулинд байна л да. 6-р зүйлийн 2-т энэ Монгол улсын эрдэд өгшөөс бусад газар түүний газрын хэвлэлээ түүний баялаг ой усны нөө зам амтан төрийн өмч мөө гэдэг. Тэгэхээр сүүлийн үед бол манай улсын ашигт малтамлын лицензийн асуудал гадаад улсын арбитр дээр маш их шийдэгдэж байна. Үндсэн хуулинд ингээд заасан байдаг. Өнөөдрийн бусад дагалт нэмэлт өөрчлөлтөөр орох хуулийн дээр газрын тухай хуулийн 61 ороод ирсэн байна. Тэгэхээр энэ асуудал дээр ажлын хэсэг үндсэн хуультай яаж нийцүүлэх вэ гэдэг дээр ажилласан бэ? Энэ үнэхээр Монгол улсын төрийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл энэ арбитрийн шийдвэр хүчингүй болох эрсдлийг яаж зохицуулж байна вэ? Арбитрийн шинжилсэн хуулийн төслийн 49-ийн 1-2 47-2 дээр байна л да. Арбитрийн үндсэн шийдвэр Монгол улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн гэж байна. Тэгэхээр энэ үндсэн хуультай зөрчилж байгаа асуудлаас болоод арбитрийн шийдвэр шүүхийн шийдвэр Монгол улсын шүүхийн шийдвэрээр татгалзагдвал яах вэ? Харилцаа эрсдэл юм хорийн хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудлыг ажлын хэсэг юу гэж үзэж байна вэ? Нэгдүгээр цахим гарын өсвөггүй арбитрийн хэлцээр хүчинтэй юу гэж сууж байна тийм. За хүчинтэй байхаар заагаад иргэний хуулийг хөрвүүлж орсон бичгээр хийсэн гэж үзэх тохиолдлыг тодорхойлсон байгаа. За энэ хуулийн төслийн 2-1-ийн 6 цахим харилцаа холбоо 2-1-ийн 7 мэдээллийн өгөгдөл гэсэн нэр томьёо энэ урд хэсэгт орсон байна. Энэ томьёо нэр томьёо нь эргээд яг одоо арбитрийн хэлцээрийг бичгээр хийсэнд тооцдог тэр зохицуулалт дээр очсон байж байгаа. За мэдээллийн өгөгдөл нь ойлгомжтой тийм. Тэр цахим соронзон гэрлийн болон бусад ижил төстэй арга хэлбэрээр бий болгосон илгээсэн хүлээж авсан эсвэл хадгалсан мэдээлэл тухайлбал цахим өгөгдөл солилцоо цахим шуудан цахилгаан телексийг ойлгож байгаа. Тэгээ мессеж бичээд нөгөө түн зөвшөөрөөд тэр нь тэгээд хэвлэгдээ тэрлүү нэвтрээд аваад үзээд хэвлээд харах боломжтой болж байгаа бол энэ өөрөө хэлцээрийг бичгээр хийсэн тооц үндэслэл болж байгаа. Яг одоо зөвхөн арбитрийн хуулийн дээр одоо ийм онцлог энэ онцлог маань яг одоо 2006 оны загвар хуульд орсон өмчлөлтөй холбоотойгоор орж иж байгаа наа. Одоо ч нь бол нөгөө заавал нэгэндээ зочилж очиод дайлуулаад цуг сууж гарын үсэг зурхаа болцсон шүү дээ. Мэйл бичээд бүлээн зөвшөөрөл ингээ явж байгаа. Тэгэхээр тэр мэйл нээгдээд тэрийг хэвлээд тэгээ рекордод болвол гэж байгаа. Рекордод гэдэг нь хэвлэхтэй. Рекордод болж ивэл энэ өөрөө мэдээлэл мөн байна. Ийм солилцоогоор талууд хэлцээрээ хийцэн байх юм бол энэ бичгээр хийсэн тооцно гэсэн ийм байдлаар зохицуулалт явж байгаа. За хоёр дахь асуудал нь бол тийм. Ер нь бол энэ хуулийн нийтийн ашиг сонирхол зөрчсөн гэж байгаа. Гэхдээ яг энэ public policy, public interest энэ үгийг яг тайлбарлсан тайлбар бол олдохгүй байна.
За тэрийг бол бид нар гадаадын хүнээс маш их нэгсэн. Бидэрт юу гэж хэлж байгаа нь гэхээр за case by case те тухайн шүүхэл тэр асуудлыг авч үзэндээ гэж хэлж байгаа. Лицензийг яг газартай адилтгаж үзэх үү? Тэ гадаадын иргэнд өмчлөж болохгүй ш та газрыг. Үзэх үү үгүй юу гэдэг чинь өөрөө Монголын дотоодын хуулиараа бас илүү зохицуулалт шаарддаг байгаа. Ер нь бол лицензийг тусдаа ирэх гэж үзээд зараад шилжүүлээд ингээ явцсан л Монголын практик байгаа. Асуудал дээр захам харилцааг өгөгдлөөр шийднэ гэхлээр тэрний үндсэн шийдэл шиг гарын үсэг дурснаа хүчин төгөлдөр болно гэж байгаа шүү дээ. Бизнес арилжааны явцад захам гарын үсэг хэрэглэхгүй хилцэл хийгдээд тэрийг хүчин төгөлдөрт мессеж авсан ч зөвшөөрнө гэдэг эргээд энэ эцэлсэн арбитр хэлэлцээр биш байсан маа гэдэг асуудалд орох вэ гэж болгоомжиж. Ялангуяа гадаад оролцогчтой арбитрийн хэлэлцээр ийм байдлаар унах юм бол маш хүнд болов. Би өөрөө яг Францад информатикийн эрх зүйн магистрийн жаргасан болохоор энэ асуудлыг яриад байна л да. Захим гарын үсэг өнөөдөр Монгол Улсын хуулинд нэвтэрчээд тахад бид нар захим гарын үсгийг үгүйсгээд эсвэл гараар сканертад явуулахыг үгүйсгээд хийсэн тооцоо гэдэг өнөөдөр эрсдлийг хэн хариуцвал гэдэг асуудал яригдаад байна л да. Өөр нэг зүйл алгаа зүйл тодруулах гэж байна. Энэ төслийн 7-гийн 3 дахь одоо энэ байнгын арбитр ажиллах юмнууд энэ л да заалтууд. Энийг 9-р зүйлдээ уялдуулаад харах юм бол одоо ямар нэгэн мэргэжлийн хорооны дэргэд байнгын арбитр байгуулад тэр нь олон улсын одоо гэрээтэй холбоотой асуудлыг шийдэхээр нэг шаардлагатай байгаа байхгүй. Тэгтэл олон улсын түвшинд үндэсний арбитрийн үндэсний арбитрл яах ёстой төлөвлөх ёстой. Тэгтлийн одоо ямар нэгэн мэргэжлийн байгууллагын хүнсний холбооны дэргэд ч юм уу ямар нэгэн арбитр байгуулаад байнгын арбитр байгуулаад тэр нь одоо дотоод асуудал биш олон улсын чанартай асуудлыг шийдэж явах боломж харагддаг байгаа байхгүй. Тэгээ энийг яагаад ингээд жишээл үндэсний арбитр нь тийм юм шийднэ гэдэг бодвол хариалт тохиолж болохгүй байгаа байх үү. Энэ нэг тэгж харагдаад байна. За хоёрдугаар арбитрийн хилцээрт хамаарах асуудлаар шүүхэд нэхэмжил гаргах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр арбитрийн хилцээрт бол шүүхэд нэхэмжлийг юу гаргасан ч гэсэн тэрийг иргэний хэрэг үүсгэх шаардлагагүй шүү дээ. Нэг хилцээр нь байгаа юм чинь. Тэгэхээр энэ дээр ингээд заавал зэрэгцүүлээд ингээд хэрвээ хилцээртэй байх юм бол одоо тэр нь ийм гэж үзүүлгээд түрүүний Сүхбаатар өмгөлөгч хэлээд байгаа яг үнэн байхгүй. Тэгэхээр энэ нэг бас айгүй тийм юутай хэрэглэхэд айгүй төвхтэй тийм юм. Хилцээр байгаль бол угаасаа иргэний хэрэг үүсэхгүй шүү дээ. Үүсгэхээс татгалцал ёстой. За ийм нэг юм байна. Өөр энийг төр арга хэмжээ урьдчилан тогтоод идэвсгэж байгаа хооронд нь зааг ялгаа дээр гарахгүй нэг л ойлгомжгүй болчиход байна. Дээр нь тэр түрүүн нэг өмгөлөгч хэлээдсэн тэр юуны нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн ийм юм гарах бай гэдэг. Тэн дээр яг бодвочтой юм байна. Жишээлбэл нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн юу хөндлөж яана гэж үзэх юмар прокурор одоо юу шүүхэд нэхэмжил гаргах гэдэг хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгтэл энэ дээр ингээ арбитр хэлцээр ингээ явчих юм бол нөгөө улсын ашиг сонирхол гэдэг юм яах вэ гэдэг юм бас харагдаад байна. Дээр нь бас нэг зүйл энэ түрүү яасан нэлээ 3 дээр үлээ. Тэгээ энэ арбитрийн ажиллагааны хариал Монгол улс гэхээр их сонир бичлэгийн юм уу техник юм уу нэг л уншигдахгүй байна. Томьёол нь нэг л уншигдахгүй харагдаад байна. Арбитрийн ажиллагааны хариал Монгол улс гэсэн ч одоо юу гэсэн ч ойлгомжтой ойлгохтой мэдгүй. Дараад нь бас нэг юм тэр захим гарын үсэг дээр бол би тэр өмгөлөгчтэй саналтай нэг байна. Захим гарын үсгийг хэрвээ тон гарын үсгээр явуулахгүй бол миний өмнөөс хүн тийм санал явуулчихад одоо хүчин төгөлөргээд тооцчих гээд байгаа байхгүй мессеж бичгээр миний утас энэ тавьсан утсаар ингээд одоо арбитрийн хэлцээрийн санал явуулчихад хүчин төгөлөргээд тооцчих гээд харагдаад байна л да. Энэ нэг асуудал байна. За дараагийн нэг асуудал нь арбитрийн хэлцээрийг бичгээр хийн гэсэн байгаа. Тэнгүүтээ энэ дэр бодит үйлдэлээр амаар бусад хэлбэрээр хэрэгслээр хийснээс үл хамаарна гэдэг. Энэ хоёрын хооронд нэг тийм зөрчилч юм уу тийм юм байна. 8-3 8-3-2 нэг жоохон зөрчилтэй юм шиг харагдаад байгаа юм. Нэгэнт бичгээр хийн гэж тохирсон тэгээд тоон гар үсгтэй тэр цахим хэлбэрээр хийн. Тэгтэл бодит үйлдэлээр хийн гээд дараад нь тэрийг бичгээр байгуулсан гэж үзэн гэх юм бол ямар байдлаар яах вэ гэдгийг бас нэг жоохон тодруулчихгүй бол нэг ойлгомжгүй харагдаад байна. Манай хуульчид бол бас их зөв санаачлагуудыг бас зөв бодиттой саналуудыг бол гаргаж байна. Тэгээд ер нь бол энэ хууль өөрөө тэр нэг нүүбийн загвар хуульд яг нийцүүлэх гээд бас нэг стандартыг нь барих гэдэг яг одоо яг тэр нэг жишгээр нь бас олонсруулагдсан юм уу гэж бас харагдчихсан анх бол бас аваад үзэхэд. Тэгээд сая ч гэсэн бас та бүхэн хэлж байгаа дээр бол
энэ зүйлүүд харагдаж байгаа. Тэгэхээр энэ бас манай улсын төвшөнд бол тодорхой нэг журмууд нь байхгүй. Яг одоо энэ хууль ороод ирэхэд бол одоо жишээ цахим дээр бол бас их асуудал дагуулна. Яг мэдээллийн аюулгүй байдал. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг юм бол одоо манайд бол хангалтгүй шүү дээ. Бид нар мессежийг л уншдаг, мэйлийг уншдаг, рекордд болно гэдэг энийг баталгаажуулна гэхээр хүний өмнөөс шийдвэр гаргачих юм нөхцөл байдлууд бий болчихно. Тэгэхээр үүн дээр бол бас онцгой анхаарах бол бас зайлшгүй шаардлагатай. Дээрээс нь редакцийн бол саяны алдаануудыг бид нар бол бас цаашдаа одоо анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэж бол харж идэв. Сая бол Сүхбаатарын өмгөөлөгчийн хийсэн саналуудыг бол нэлээд сайн санаачлахуд байна гэж хүлээж авч идэг. Редакцийн засваруудыг сайн хийж өгөхгүй бол дараа нь яг энэ иргэний хэрэг маргаа бол өдөр тутмын одоо тохиолдож байгаа учраас энэ бол хэрэг маргаа чи өмнөөсөө бол бас олон асуудал дагуулж байгаа гэдэг бол айдас бол байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол бас их хурлын гишүүд ч гэсэн бүгдээрээ бол өмнө хэлж байгаа. Нэг талаасаа бол бас нэг бизнес хийж исэн хүмүүс бол бас усыг уралд их сонгогдсон байна. Тэгэхээр харьцангуй бас практик сайтай яг нөхцөл байдал дээр ямар байдаг вэ? Яг энэ эдийн байдлын асуудалтай харилцаа дээр ямар асуудал тулгардаг вэ гэдгийг бол мэдээд шүүхэн журмаар шийдэх хүртэл асар олон одоо талуудыг бол хохироож байгаа шүү дээ. Ер нь шүүхтэй. Гэтэл одоо арбитраар шийдээд эхэлждэг. Сүүлдээ одоо энэ маань бас одоо нэгдлийг хитэх барьсан, нөгөөдлийг хохироосон. Тэгээд нэг юм хөнгөн байдлаар шийдэж явчих гэдэг айдас бол байгаа. Тийм учраас үүн дээр бол бас яг та нарын бас бодит санаачлалуудыг оруулах үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг бол зохион байгуулж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр саяны шиг одоо яг энэ зохицуултыг ингэж өөрчлөмөр байна гэдэг ийм саналуудаа бол бас биднэрт бичгээр өгвөл бас их зүгээр баг. Тэгээд бас одоо манай Дүүржөө багш тэргүүтээ манай ажлын хэсэг бол энэ хууль дээр маш сайн ажилласан байна. Манай хуульчдын хоолой, хуульчид дотоод иргэн яам бол бас одоо цаг үеэсээ төрүүлж энэ бол одоо хэрэг маргааны шүүхийн ачааллыг бууруулах ийм одоо сайн хуулийг бол санаачилсан. Гэхдээ өмнө дээр бол манай хуульчид эргээд одоо ажиллах учраас яг энэ саналуудаа одоо энэ чуулганаар ороод батлагдахаас өмнө бид бүхэнд ирүүлээрээ. Үүнийг бас бид нар байнгын орон дээр эргэж ярьж байгаа, ажлын хэсэгтээ дахиж ярьж байгаа бас одоо саналын томьёолуудаа өөрчлөөд шинжилээд явчихъя гэсэн ийм бодолтой байгаа шүү. Тийм учраас саяны хэлсэн саналуудаа бас бид бүхэнд бичгээр ирүүлээ те Дүүржөө багш дээр бичгээр ирүүлээ бид бас энэ үүнийг дахин ярилцъя. Тийм дүгнэлт гаргадаг хүн асуудал тавьж байгаа учраас би бас энэ дээр 7-гийн 3 тэр байнгын арбитрийг одоо жишээл хүнсчдийн холбооны дэргэд арбитр байгуулаад тэр нь олон улсын маргааныг шийдэх юм уу гэж асуудаг. Шийдэн хэрвээ сонгосон бол сонгоно гэдэг чинь өөрөө арбитраа маш сайн судлан чадахгүй юу гэдгийг чинь нэлээ гадныхан бодож сонгоно шүү дээ. Бараг сонгохгүй байх л та. Ер нь бол боломж нь байгаа. Энэ чинь өөрөө арбитрийн хилцээрийн бие даасан байдлын зарчим гэж яриад байгаа чинь л энийг хэлээд байгаа юм. Тэр 10 дугаар зүйлд өгсөн саналтай шин санал нэг байгаа. Энэ ажлын хэсгээр нэг шүүгч орж ирээд бүр шүүх хэрэг үүсгэх юм шиг тийм үүсгэсэн процессны дараа нэхэмжлийг хүлээж авахаас татгалзах гэж байгаа юм шиг юм санал орж ирээд тэрийг хүлээгээд авцсан байлээ. Тэгээд энийг бол ажлын хэсгээр ярих ёстой. Тэр Сүхбаатар мөөлөгчтэй бас санал нэг байна. Маш гоё саналууд хэлсэн. Бүр чимхлүүр гоё санал хэлсэн. Та нарт баярлалаа. За нийтийн ашиг сонирхлын асуудлыг бол би тэрийг бол тодорхой хариулж чадахгүй. Ер нь бол тухайн кейс дээр шүүх шийдэл явдаг асуудал байгаа юм аа. За арбитрийн ажиллагааны харьяал гэдэг нэр томьёог бол баясгалан дарга өөрөө тогтоосон шүү. Place of arbitration, seat of arbitration гэж үг байгаа. Тэгээ энийг бид нар арбитрийн ажиллагаа явуулах газар гэх мэт хөгийн юмнууд явж исэн. Тэгээ яг одоо баясгалан дарга өөрөө энэ нэр томьёог тогтоосон байгаа. Биднэрт бол тэр харьяал гэдэг нь илүү эрх зүйн харьяалыг тодорхойлж байгаа гэдэг утгаараа харин ч бол онсон нэр томьёо юм шиг санагдаад байгаа. Тэгээд хийсэн хүн чинь өөрөө төслөө хамгаалаад хэцүү байдаг. Одоо би дуугүй бай. Тэр бүх саналыг бол ахвааргүй надад бас бодогдож байгаа. Одоо тухайн үед нь ажлын хэсгээр аюул сайн бичгээр саналаа ирүүл тэгээд тус бүр дээр нь бид нар бас ярилцаад тэгээд тэр ажлын хэсэг шийдэд юм шүү дээ. Надад бол заавал ингэж өстой зүтгэх юм байхгүй. Гэхдээ би бол яг Юнстрал ямар шаардлага тавьж байгаа гэдгийг аягуусаа ойлгож байгаа учраас тэр үүднээс бол ханднаа. За Монголын хувьчдын холбоо оюун яг энэ Юнстралын яг загварт яг одоо яг энэ та хэд одоо яг загвар хуульд яг зарчмын хувьд одоо тэр яг технологи нь бол яг болсон л гэж хэлээд байна тийм ээ. Яг болсон гэж үзэж байна. Жишээ саяны тэр цахим гарын үсэг дээр чинь энэ хоёр улсын бас нөгөө системтэй холбоотойгоор тэгж үздэг юм болов уу да. Манайх чинь нөгөө нотлох баримтыг үндсэн хуулиараа нотлох баримтыг одоо судлуулна гэсэн амар юм байгаа шүү дээ. Тэгэхээр арбитр нотлох баримтаа одоо бүр ингээд судалт тавьгаад
тэр нөө мэтгэлцэх зарчмаасаа бас өөр болоод явчих бай. Тийм ээ. Тэр захин гарын үсэг дурахгүй байгаа нь өөрөө ийм үр дагавар гаргачих бай гэж бодож сууж байна. Индустриалд хүлээж авсан корни гэдэг юмхтэй бүсгүй бол өмнө нь 2003 оны манай арбитрийн хуулийг хянаад энэ одоо листэнд авахгүй гэж шийдэхэд оролцсон хүн бол таарсан. Тэр хүн одоо англи руу орчуулсан хүн бүрийг үзээд бол ерөнхийдөө аюул боломжийн байна гэж 2-3 санал хэлсэн, 2-3 санал гэдэг. Мэйлээр харьцсан. За цахим гарын үсгийн хувьд бол би бол ингэж л хэлнэ. Яагаад гэвэл магадгүй энэ ч нөгөө би олон улсын шинжтэй гэсэн шүү дээ. Тэгээд англи саксоны системийн орнуудын зохицуулалт энэ рүү орж ирэхийг бид нэр үгүйсгэж болохгүй. Ганцхан жишээлбэл хүний компьютер руу хууль бусаар нэвтэрч ороод явуулсан байгаа бол энийг тогтоош шүү дээ. Мэдээж тэрийг хүлээн зөвшөөрөн суугаад гэдэг юм гэж байхгүй шүү дээ. Талууд бол ихэвчлэн харилцах мэйл эдрийг урьдчилаад гэрээндээ заасан байдаг шүү дээ. Тэр мэйлээс ирж байгаа хариулт бол албан ёсны гэж хүлээн зөвшөөрөгддөг одоо олон улсын жишг байгаа юм. Тэгэхээр хамаагүй мэйлээс ч юм уу ингээд явдаг ч юм уу эсвэл нэг нь тэр хорлох гээд хууль бусаар нэвтрээд явсан бол тэрийг бол тэр тал өөрөө нотлоод л явна. Үүнийг дараа хууль батлагчдын дараа журмаар зохицуулж бас болно шүү дээ. Тусгай журмууд гаргаж болно үст. Лоббийн жагсаалтанд орох юм бол одоо тухайн улсад хөрөнгө оруулахдаа Монгол улсад хөрөнгө оруулахад яг оны олон улсад нийцээр бид нар байна уугүй гэдэг лоббийн вебс шиг хайгаа. За энэ одоо яг хуулийн одоо ингээд зөвшөөрсөн юм байна. За эдгээр хөрөнгө оруулаад гархан гарахад арбитрийн ажиллагаа нь яг л одоо энэ олон улсын зарчмаар явагдах юм байна. Ийм учраас хөрөнгө оруулалтын эдний арбитрийг сонгоё гэсэн. Иймэрхүү хандлагаар заавал энэ нийцүүлэх ёстой гэсэн юм. Ихэд бол ингээд яваад байгаа байхгүй. Гэхдээ энэ хуулийн дээр нэг зүйл байгаа. Энэ хуулийн дээр өмнө хуулийн дээр байгаагүй байнгын арбитр дүрмэндээ энэ хуульд нийцүүлэн байнгын арбитр өөрийнх нь дүрмээр бусад асуудлыг зохицуулж болно. Наривчлан зохицуулж болно гэж байгаа байхгүй. Бусад Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлээд дүрмээрээ зохицуулчих юм бол тэр дүрмийг талуудын тохиролцсон журмад айлтгаж үзэж болно гэж байгаа. Тэгэхээр яг тэр завар хуульд яг нийцүүлээд тэрэнд нь ингээд тэр вебд нь ороод ингээд явж харин илүү наривчлаад ингээд зохицуулах асуудлуудаа байнгын арбитр нь өөрийнх нь дүрмээр Монгол улсын хууль тогтоомжид энэ хуулийн агуулгад нийцүүлээд Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлээд ингээд зохицуулаад явах юм боломжтой байна. Гадаад улсад одоо яаж яг үнэлэгдэхгүй одоо шил үндэсний арбитрал олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө үндэсний арбитраас гадна мэргэжлийн холбооны дэргэд гэж олон улсын маргаан шийдэлдэг шүү дээ. Бусад улс орнд бол олон улсын арбитр, дотоодын арбитр гэдэг ингээд ялгаатай хоёр зохицуулалтаар дотоодын арбитр гэдэг нь зөвхөн дотоод иргэд хоорондынхоо маргаан, олон улсын гэдэг нь одоо олон улс одоо гадны орлогч нарын маргааныг хан шийдвэрлэдэг. За манай энэ хуулиар бол яг ийм зохицуулалт байхгүй арбитрийн хэлцээртэй л болвол энэ гадаад дотоодоос үл хамааран энэ маргааныг хянан шийдвэрлэх хэрэгтэй бол аль ч одоо байнгын арбитр манай Монгол улсад байгуулсан. Одоо шил Улаанбаатарын тагмын тэр Улаанбаатарын арбитрийг байгуулсан байгаа шүү дээ. Шил эднийх шил хоёр маргаан шийдсэн гэж байгаа. Тэр нь өөр олон улсын маргаан байсан гэж ярьсан. Тэгэхээр бол энэ хуулийн дээр л ийм ялгаа гаргаж өгөөгүй бол ямар ч одоо арбитр байгуулагдаад бол аль ч маргааны дээр сонхол болоод авах шийдвэр боломжтой. Энэ мэдээж тухайн арбитрийн гаргасан шийдвэрийг манай улс нөгөө 1958 оны гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч билүүлэх тухай олон улсын комисс нэгдээд орсон болохоор төр арбитрч бай, хүнсчтэй холбооны дэргэдэх арбитрч бай, аль ч арбитрийн шийдвэрийг олон улсад хүлээн зөвшөөрнө л гэсэн юм зүйл байна. Яг практик дээр бол арбитрийн бүрэлдэхүүн энэ хэлэлцээр хүчин төгөлдөр бусуу буюу гэдгийг шийдчихэж ажиллагаа цаашаа явуулдаг. Бас яг зөвхөн энэ дээр таах хүн бас нэг ингээд өмнөөс нь биччих юм бол энийг зөвшөөрөхгүй нэг л ингээд арбитр телефон гэж санааш зовж байгаа. Яг практик дээр бол эхлээд хэлэлцээр тийм үү гэдгийг хоёр талыг оролцуулаад шийдэн хүчин төгөлдөр хэлэлцээр мөн үү шүү, харьяалал мөн үү шүү гэдгийг шийдчихэж арбитрийн ажиллагаа цаашаа өргөжүүлдэг болох дээр бас энэ дээр бас нэг тийм их юм уу таах шаардлага гарах гэж бодож байна. Хэлцүүлгийн өмнө ярилцчихсэн. Манай хорооны гишүүн хуульчид бол ихэвчлэн бизнесийн байгууллагуудын энэ хауслын хоёрын байгууллагын хуульчид өмгөөлөгчд голцоо байдаг. Тэгээд тэдгээрийн хооронд маань бизнесүүдийн хооронд явж байгаа маргаа ихэвчлэн бас арбитраар хэрэгээ шийдвэрлэх сонирхолтой байдаг учраас энэ арбитрийн хуулийн төслийг эдийн засгийн эрх зүйн хороогоороо бид нар хилцүүлье гэсэн тийм асуудлыг бол онцгой дэмжиж бас хилцүүлж байгаамаа. Тэгээд манай хорооны гишүүн байдаг хуульчид бол банкны хуульчид бас цөөнгүй байдаг. Тэгэхээр энэ банкн дээр байгаа энэ зээлийн асуудлыг арбитраар шийдвэрлэх
боломжтой эсхийг бас тодруулмаар байна. Яагаад энэ асууж байгаа гэхээр энэ гэрээг бол шүүхтэр бол стандарт гэрээгээд үзчихдэг. Тэгээ стандарт гэрээ учраас хоёр талын гэрээний асуудлаар онцгойлон хилцэл тохироогүй нэг талын илүү тулгаж өгсөн гэрээ байгаа. Тийм утгаараа тэн дээр одоо арбитраар маргаанаа шийдүүлнэ гэдээ оруулсан байгаа тохиолдолд энэ нь өөрөө зээлдүүлэгч талын илүү өсвөр сонирхол, зээлдэгч талын өсвөр сонирхол илэрхийлэгдээгүй гэдэг үндслээр бас энэ арбитр дээр очихгүй байх магадлал өндөр байдаг. Зүгээр үүнийг одоо хэрэглээний юм уу, цалингийн юм уу зээл гэхээсээ илүү яг жинхэнэ бизнесүүдийн авж байгаа хөрөнгө оруулалтын одоо бизнес шугамын зээл ч юм уу тийм том хэмжээний их дүнтэй зээлийг үнэхээр хоорондоо тохироод тэр одоо арбитраар шийдвэрлэх гэдэг. Гэхдээ бусад нөхцлүүд бол мэдээж банк тодорхой өөрийнхөө нөхцлүүдийг тавина шүү дээ, ойлгомжтой. Тэгэхээр тэр нөхцлүүд нь стандарт гэдэг үндслээр арбитраар шийдвэрлэнэ гэдэг нь хэлтийгээр хоёр тал тохиролцсон байсан ч гэсэн амжилттай арбитраар явахгүй байх тийм үндсэл бий юу? Эсвэл одоо шинэ хуулийн төслөөр бол энэ нөгөө заалтууд нь бас арай өөрчлөгдсөн харагдаж байна л да. Энэ хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа болов. Тэгээд энэ дээр одоо хин хариулсан болно. Тийм нөгөө одоогийн хуулийн дээр бол стандарт гэрээ гэдэг үгээр байж байгаа. Энэ хуулинд бол хэрэглэгчтэй холбоотой маргаан гэдэг үгээр явж байгаа. За энэ тохиолдолд бол маргаан үүсний дараа талууд арбитрийг хэлцээрээ байгуулсан бол тэр хэрэглэгчд боломжтой газар нь болоод ингээд явах юм гэсэн санаагаар орсон байж байгаа. Үндсэндээ баг хэвээрэн гэсэн. Тэгэхээр энэ үнэхээр энэ тийм яг нөгөө нэг тал нь айгүй том хуулийн зөвлөгтэй газартай ингээ байж идэг гэрээ төслөөгөө л нөгөө талаар зурулдаг. Тэр талал ирэхэ бодно гэхээс зээл авч байгаа хүн бол баярлал зээл хөтлөө гэж гараа үсэг зураал гараа өгдөг. Тэгэл дараа нь асуудал үүсдэг. Ийм асуудал практик дээр байгаа. Харин бол одоо томоохон тэр хөрөнгө оруулалтын зээл мэл дээр арбитрийн хэлцээрээ бол гэрээ байгуулах үедээ сонгоод явах хэрэгтэй. Нөгөө талаа маргаан үүсний дараа гэдэг чинь нөгөө тал чинь бас л цаашаа зүтгээдэж магадгүй байхгүй юу? Банк нөгөө талаар би энд бас хэлмээр санагдаад байгаа байхгүй юу? Арбитрууд одоо өстой мэрэгшээсээ тий үн цаасны зах зээлээр эсвэл одоо санхүүгийн зах зээлээр мэрэгшээсээ гэж хүсэж байгаа юм л да. Үнэхээр тэнд одоо бизнес хурдан хөгжиж байгаа, гарч ирж байгаа шинэ бүтээгдэхүүний талаар ойлголт биднэрт одоо дутагдaltaй. Эсвэл одоо олон улсад тогтцсон тэр гэрээ хэлцээр хийх үе шатууд дээр ингээ явж хахад тэрийг зүгээр яг одоо Монголынхаа хуулиар хоёр тал сууж байгаа гарын үсэг зурсан гэрээ нэрх ч юм уу иймэрхүү байдал ажиглагддаг учраас тэр арбитр чинь эсвэл арбитрийн байгууллагын мэргэших одоо явдал бол их чухал. Энэ хууль бол тэрлөө бас чиглэсэн гэж бодож байгаа. Жишээ нь банкуудын холбоо яг ийм асуудлыг шийддэг юмтай байдаг ч юм уу. За банкуудын холбоо гэхээр бас нөгөө их шүүмжлэгддэг хэцүү л дээ. Жишээ нь үн цаасны арилжаа эрхлэгчтэй холбоо нь тэр үн цаасны үүсэх маргаан шийддэг айгүй мундаг мэргэсэн арбитр нартай байх ч юм уу. Тийм боломжийг бол хүсчихсэн хууль шүү дээ. Тийм болохоор тэр 7 дугаар зүйлийн 3 мөр заалт байж хүний нөөцтэй байна гэдэг. Банкуудын гэрээд даатгалын сонсогч юм. Даатгалын гэрээ нь одоо дандаа стандарт гэрээ гэж байгаа. Тэгэхээр өмнөх хуулиар бол стандарт гэрээний хувьд гэдэг ингээд заасан болохоор мэдээж тэр арбитрийн заалт оруулж болохгүй болж байгаа. За одоо энэ хэрэглэгчийг гэхээр энэ банкны гэрээн дээр одоо зээлдэгчийг хэрэглэгч гэж үзэх юм уу, даатгалагчийг хэрэглэгч гэж үзэх юм уу гэдэг асуудал бас яригдана. Ер нь тэр банкны удирдах зөвлөл хэлэлцээд за энэ дээр арбитрийн заалт ингээд оруулж болно. Одоогийн нэгөр л гэхдээ оруулаад харин тэрийг нөгөө зээл авж байгаа хүмүүс маань за энийг энэ зээлийн гэрэг зөвшөөрж энэ одоо арбитрийн заалт тусгаж байна энийг зөвшөөрж байна гэдэг ингээд гарын үсэг зорчих юм бол ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр бас би яг энэ хуулийн тухайд бол энэ стандарт гэрээ гэдэг үг нь аваа хэлсэн болохоор үнэхээр одоо тэр одоо удирдах зөвлөл нь ч юм уу банкнаас л арбитрийн заалт оруулсан байх юм бол энэ бол нэг асуудал байхгүй байна. Тэгэхээр бас ийм асуудлууд бас банкуудын холбооноос яригдаад энэ талаар бас судалгаа манайхаас хийсэн юм байна. Хөгжим хууль жишээ хэлж байгааг бол би бас арбитрч оюун чинь байна. Санал нэгтэй байна. Үнэхээр арбитр одоо зүгээр яг шүүхээс шийдэж байгаа хэрэгээ тэр үндслээ арбитрийн үндсэл нь хэрэгжиж байгаа байдал нь үнэхээр одоо ил тод бөгөөд хэрэг болохоос одоо тийм шийдвэр гаргаад ирэх юм бол арбитрийн нэр хүнд бол аянд өснө. Тэгээд энэ дэр бол нөгөө даатгал яг үн цаас яг энэ одоо
цаг үетэйгээ нийлж одоо яг тэр шийдлүүдийг гаргадаг олон улсын тэр нэр томьёо тэр арбитрч нар маш сайн мэддэг байх хэвээр. Тэгээд ер нь бол одоо байгаа арбитрч нар болохоор зэрэг тэр худалдааны нэр томьёо тий тэр тээвэрлэлтийн нэр томьёон дээр одоо тулгуурлаж хэрэг маргааныг шийддэг энэ бол практик тогтцсон байгаа. Гэхдээ мэдээж бол яг арбитр үнэхээр өөрийнхөө яг хийж байгаа гаргаж байгаа шийдвэр нь одоо үндслэн тодорхой. Тэгээд энэ хэрэг болохуц одоо үнцэнтэй байж ижил арбитр үнэхээр одоо хэрэгтэй гэдэг юм бол арбитрийн өөрийнх нь үйл ажиллагаатай шууд хамааралтай. Тэн дээр бол бас санал нэгтэй байна. Тэгэл өнөөдрийн хилцүүлгийг гэхдээ энэ хааж байгаа юм биш. Яагаад гэвэл онлайнаар хилцүүлгээ үргэлжлээ явуулж байгаа. Өнөөдөр амтсан амжаагүй саналуудаас тусалдаг танилцаад цахим шуудангаар манай эдийн засгийн ороо олон шууд туйлчдын холбооны хамгийн газар эсвэл хууль санаачлагч бол чөлөөтэй хандах хэрэг байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн бас бидэнд яваад бид нар бас тэрийг нэгтгэхэд зэгцлээд цааш нь албан жуулаад байнгын ороонд бол хөргүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр бидэнд бас саналаа яриулаарэ. Тэгээд та бүхэн цаг зав гаргаад өнөөдрийн хилцүүлэгт идэвхтэй оролцсонд баярлалаа. Тэгээд энэ хилцүүлгийг хууль зүйн байнгын оролтойгоо бид хамтраад ямар ч гэсэн манай орооны зүгээс идэвхтэй өргөжлүүлэх болно. Тэгээд энэ тогтсон нэг юу болно гэдэгт бол итгэж байгаа.